Сайн уу? Ойрын үед уулзааг байна шүү. Удаахгүй бичлэг оруулна гэж амласан мөртлөө алга болсон дуучлаарай. Гэтэ хувьсгалын ажлууд маш олон давхарцсан учраас миний хувьд YouTube дээрээ анхаарах бололцоо боломж ховор байлаа. Харин өчигдөр орой жаал зав гарсан учраас хэрэг болгож сүүлийн үед одоо дэлхийд даяар хилэлцүүлэг өрнүүлж байгаа Netflix-ийн Adolescence гэдэг цувралыг үзсэн. Энэ талаараа ер нь ярья. За, Adolescence цуврал гарснаас хойш нийгэмд одоо хортой ирчүүдийн буюу бусдад хор учруулдаг ирчүүдийн талаарх яриа. За тэд нар яагаад үүсэж байна вэ? Юунаас болж байна вэ? Бид одоо хэрхэн сэргийлэх вэ? Хөвгүүдээ хэрхэн хамгаалах вэ? Гэдэг хилэлцүүлэг маш өрнөж байгаа. За тэгээд Их Британийн бүх сургууль энэ киног сурагчдаа заавалчгүй үзүүлэх тийм одоо тогтоомж гарсан гэж би бас саяхан нэг мэдээний сайтаас уншсан. Хэрэг киногоо үзээгүй бол эхлээд үзчихэд ороод ирвэл дээр гэж би бол зөвлөмөр байна. Яагаад гэвэл энэ бичлэгээр тухайн одоо киноны үйл явдлыг спойлдах учраас хэрвээ үйл явдлыг нь мэдэхгүй байгаа бол эхлээд үзчихэд орж ирээрэй гэж зөвлөмөр байна. За харин киногоо үзчихсэн бол одоо бүгдээрээ хилэлцүүлгээ эхлэе. За энэ кино яг миний хувьд яаж нөлөөлсөн бэ гэхээр яг зүрхэн дондор одоо шууган харамх сум шиг орсон. Яагаад тэгэхээр би өөрөө яг киноны гол дүр Джейми Миллертэй бараг үеийн шахуу хүүтэй хүн. Манай хүү саяхан 11 нас хүрсэн. Одоо бол яг эд хөөрхөн дээрээ байгаа гэх юм уу? Бие даачсан өөрийн гэсэн одоо үзэл бодлоо олох гээд явж байгаа. Гэсэн хэдий ч бас яг шилжилтийн насанд ороод надаас ингээд зөрүүдлээд муухай ашлаад ахын гайгүй хөөрхөн хүүхдэрээ байгаа. Тэгээ энэ үеийн удаан үргэлжлэхгүй гэдгийг бол би мэдээж гадарлаж байгаа. За тэгээ яг одоо киноны гол дүрстэй чацсан хүүтэй ээжийн хувьд нүдэн дээр нь одоо нялхаараа байгаа үрн ямар хуу хүн байсныг мэдэх тэр агшин өөрийнх нь төсөөлж яснаас шал өөр хүн болсныг ойлгох тэр одоо аав ээжийн сэтгэл одоо тэдний дүрслэл миний хувьд үнэнхээр эмзэг туссан. Тэр аав ээжийн оронд өөрийгөө тавьж үзээд хүү маань ийм зүйл хийчихсэн бол би яах байсан болоо гэж бүр бодхоос надад зүгээр энэ зохиомол түүх боловч ийм зүйл тохиолдсон бол яана гэж бодох надад өөрөө маш их сэтгэлийн хамлал байсан. Тэгээд яг энэ кино бол одоо миний хамгийн том айцуудын яг нэгийг боддоор надад харуулсан байхгүй. За би чинь хүүтэй ээж миний төрүүлж өсгсөн хүү том болоод эмэгтэй хүмүүсийг өөрөөсөө өөр хүмүүсийг өөр үндэстний хүмүүсийг ч юм өөр өнгө арьстай хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн өөр зэндааны хүмүүсийг бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүсийг үзэн яддаг, ялгарлан гадуурхдаг тийм хүн болбол яах болоо гэдэг тийм хүн болчих үедээ гэсэн айц надад маш их байдаг. За тэгээ яг тэр айцыг маань энэ кино дээд зэрэгээр тултал нь харуулж өгсөн. Тэгээ миний хувьд бол нэлээд шоконд орсон. Тэгээд ийм зүйл болохоос сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг асуултыг би бол өнгөрсөн шүнжэнгөө өөртөө тавилаа. За тэгэхээр эрэгтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа одоо эцэг эхчүүдийн хувьд, над шиг эцэг эхчүүдийн хувьд бид нар орон гэртээ яач ч одоо хүүхэдтэй хүмүүжил бусдын ялгаатай байдлыг ойлгодог, хүнлэг, инэрэнгүү нинжин сэтгэлтэй хүн бүрийг өөртөө адилхан хүн гэж үздэг эмэгтэй хүнийг ч юм уу өөр өнгө арьстай, өөр нийгмийн зэндатай хүнийг өөрөөсөө доорд гэж үздэггүй болгодог хүмүүжил олохыг хүсэж байгаа ч гэсэн өсвөр наснд хүрэх үед патриархи гэдэг одоо эцгийн эрхт ёс миний өсгөж байгаа залуу хүү рүү хумсаа шигтгэх гэж оролддог. Тэр нь одоо эргэн тойрны хүрээллийн найзуудаас нь одоо нийгмийн зүгээс бусад хүмүүсийн хандлагаас сургууль одоо хамт олноос ирж идэг. Тэгэнгүүт бага наснд бол одоо хүмүүжлийн ихэнх суурийг гэр бүлээс авч байгаа. Гэтэл өсвөр насндаа ирэнгүүт ээж аавын одоо амьдралтын эзлэх орон зай харьцангуй бага болоод эхэлдэг. Түүнд ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд нөлөөлөх хамгийн хүчтэй хүчин зүйл нь бусад эрэгтэй хүмүүс болж эхэлдэг. Тэгэнгүүт ойр дотн байгаа эрэгтэй хүмүүс нь ямар эрэгтэй байгаагаас хамаарч миний хүүхдийн одоо ямархан эр хүн болж өсөх нь
хамаарчих гадаг. За өмнө цагт бол эрэгтэй хүмүүс одоо гэр бүлийнхэн ч юм уу хүрээлийнхэн эрэгтэй хүмүүс сайн хүн байсан бол бас дажгүй болчих гээд байгаа. Гэтэл орчин үед интернет гэдэг зүйл гарч ирснээс болоод за төрөл бүрийн цэсэн зүйлийн одоо контентууд интернетэд явж байна тийм үү. За тэгтэл яг үүн дээр дөрөөлөөд яг залуу ирчүүд хүүгүүдийг онилсон red pill contents буюу одоо manosphere, incel, alpha man гэдэг тийм одоо төрлийн контентууд маш их гарч ирсэн. За энийг тайлбарлаж үгэх юм бол Matrix гэх кино байдаг. Тэрэн дээр болохоор Lawrence Fishburne-ийн дүр болохоор Neo дээр ирээд улаан им ухуу, цэнхэр им ухуу гэд санал болгодог шүү дээ. Тэгээ хэрвээ цэнхэр имийг нь ухах юм бол чи яг одоо байгаа амьдралаараа юу ч мэдэхгүй тэнийг царайлаад үлдэнэ. Улаан имийг ухах юм бол чи бүх үннийг хараад одоо энэ Matrix системээс гараад програмаас гарнаа. Чи бүх үннийг боддоор нь харна гэж хэлдэг. За энэ киноны энэ сценээс сэтгүүлсэн одоо энэ үзэл баримтлал гэх үү, хөдөлгөөн гэх үү, энэ асар их хор уршиг гамшиг дагуулсан энэ хөдөлгөөн одоо сүүлийн 10-аад жил бол маш хүчтэй өрнөж. За Andrew Tate гэж сонссон байх, Jordan Peterson гэж сонссон байх. За бас үүний том төлөөлөгч нь одоо энэ Elon Musk ч юм уу, Donald Trump-ыг тойрон эргэлдэж байгаа хүмүүс байгаа. За тэгэхээр энэ alpha male, red pill гэд байгаа эрэгтэй инфлюенсерүүд залуу хүүгүүдэд, эрчүүдэд юу гэж заадаг вэ гэхээр за чиний амьдралд болж бүтэхгүй байгаа бүх зүйлийн буруут нь эмэгтэй хүн. За яагаад гэвэл эмэгтэй хүмүүс айгүй хувиа бодсон, шуналтай, гоё юм дуртай, бүгдээрээ бэлэн зэлийн юм дуртай. Одоо нийт эмэгтэйчүүдийн 80% нь одоо топ 20% эрчүүдтэй болцохыг хүсдэг. Тэгээ бус эрчүүд одоо 80% эрчүүд нь гологдчихдаг. Бид нэр ингээд яаж ч хүсээд одоо эмэгтэй хүн эхнэр найз бүсгүйтэй болж чадахгүй. Тэгээ бид нэр ингээд эхнэр найз бүсгүйтэй болохыг хүсэж байгаа боловч эмэгтэйчүүд бид нарыг тоохгүй байна. Ягаад тэгэхээр тэд нар баян өндөр царайлаг гоё биетэй залуусыг хүсээд байна. Тийм байж чадахгүй учраас намайг голоод байна гэд одоо амьдралдаа болж байгаа бүх золгүй зүйлсийг эмэгтэй хүмүүс рүү чихэхэд сургадаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр инфлюенсерүүд залуу хүүгүүдийн тархийг эмэгтэй хүнийг үзэн ятгахад кодлж байгаа. За тэгээ би энэ яагаад нуршаад яриад байна вэ гэхээр өнөөдрийн бидний ярилцах adolescence цуврал болохоор яг энэ контентоос болж амьдралаа өгөө хийж байгаа эрчүүдийн залуу хүүгүүдийн одоо түүхийн нэг хэсгийг гэх юм уу да үзүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ талаар ойлголттой байхгүй бол шоун дээр гарч байгаа incel, manosphere, alpha male, red pill гэдэг ойлголтуудыг ойлгохгүй бол шоу бүтэн ойлгохгүй гэсэн үг байхгүй юу? Одоо шоу бүтээгчдийн юу хэлэх гээд юу өгүүлэх гээд харуулах гээд ойлгохгүй гэсэн үг. За тэгээ энэ шоунд маш их ярих сэдвүүд, ийм жижиг нарийн деталь шигтгээнүүд, за илэрхийлэмжүүд байгаа. Тэгээд хаанаас нь эхэлж яаж ярмаар юм дэ гэж би их бодсон. За тэгэхээр ер нь ингээд ангаар нь задлаад ярьчвал зүгээр юм уу гэж бодсон. Яа тэгэхээр угаасаа 4хэн ангитай. За 4 анги нь 4 өөр төрлийн зүйлийг харуулсан байна. Эхний анги нь болохоор Джеймигийн баривчилгаа болон Джеймигийн баривчилгааны дараах сэтгэл зүйн байдал. 2 дугаар анги нь болохоор Джеймигийн сургуулийн орчин. 3 дугаар анги нь болохоор Джеймигийн дотоод сэтгэл буюу сэтгэл зүйчтэй ярьж байгаа, шинжээчтэй ярьж байгаа анги. За 4 дугаар анги нь болохоор гэр бүлийн орчин буюу Джеймигийн гэр бүлийн харилцааны талаар өгүүлсэн байсан. За тэгээ энэ киног болохоор маш анхааралтай үзэж хэлсэн үг болгон, жижиг хөдөлгөөн болгон, дөрүүдийн гаргасан шийдвэр болгоныг анзаарч иж одоо бүрэн ойлгоно гэсэн үг. Тэгээд мөн энэ киног ойлгохын тулд яг цаад санааг нь гэх юм уу, шоу бүтээгчийн цаад санааг нь ойлгохын тулд media literacy буюу одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл, медиаг тайлж унших чадвараа бас жаахан хөгжүүлэх хэрэгтэй байх. За тэгээ энэ кино болохоор уламжлалт одоо ийм хүн амны хэрэгтэй кинонуудаас ч юм уу жаахан өөр. Энд хэн энэ алгыг хийсэн бэ?
Энэ хүн алсан уу, өөр хүн алсан уу? Энэ нэг тийм нууцлаг юм болцсон уу, яасан уу гэд нөгөө нэг байдгал нэг зүйл ерөөсөө гарахгүй. Энд харин яагаад хүн алах болсон бэ гэдэг талаар нь гарна. Эхний ангиасаа хин аллах хийснийг ерөөсөө шууд харуулчихж байгаа. Тэн дээр одоо эргэлзээд авах шаардлага байхгүй. За тэгвэл нэгдүгээр ангийнхаа талаар ярьцгаая. Кино эхлэхэд мөрдөгч Баском хүүтэйгээ утсаараа ярьж байгаа сцен гарна. За мөрдөгчийн хүн болохоор би хичээлдээ явмааргүй байна. Чөлөө авч болох уу гэж ааваасаа асууж байгаа. Тэгээ аав нь болохоор үгүй хичээлдээ яв гэж байгаа. За тэгээд хамтрагч мөрдөгч Франк дээр ирээд за манай хүү болохоор ээж нь өөрт нь аюу одоо өндөр шаардлага тавьдаг учраас хичээлээсээ чөлөө авчихгүй гэвэл үгүй гэж хэлхийг манай хүн мэдж байгаа учраас намайг арай зөөлөн хандах байх гэж бодоод надаас асууж байна гэж хэлдэг. За тэгээд тэр хоёр ажлаа эхлүүлнэ. Дөнгөж 6 цаг өглөөний 6 цаг болж байгаа. За 6 цагт тэр хоёрын ажил юу байсан бэ гэхээр унтаж байсан энгийн нэг айлын хаалгыг одоо нурааж ороод тусгай салааныхантай хамт за тэд нэр баривчилгаа хийн. За ерөнхийдөө ихэвчлэн тийм баривчилгаа тэгээ айлын хаалгыг нурааж гэртэн дайран орж зэвсэгтэй цагдаа нар одоо баривчилгаа хийж байгаа бол энэ ихэвчлэн шүүхийн зөвшөөрлөлтэй шүүхээс зөвшөөрөл авчихсан нэлээд ноцтой гэмт хэрэгтэл тийм баривчилгаа хийдэг. Энгийн жижигвтер гэмт хэрэгт бол хэзээ ч тийм зүйл болохгүй. За тэгэхээр бид нар бол энэ нэлээд ноцтой хэрэг басныг шууд ойлгоно. За нэлээд ноцтой гэдэгт нь одоо хүн амны хэрэг ч юм уу те маш хэмжээний мөнгө угаалт ч юм уу терроризм зэрэг багтана л та. За тэгэнгүүт хамгийн түрүү мэдээж аллах гэж бодогдно. За аллагыг ихэвчлэн одоо дундаж насны эрэгтэй хүмүүс үлддэг. За гэтэл бид нар тусгай салааныхан дайрч ороод хамгийн түрүүнд аавтаа нүүр тулаад тэгээд аавыг баривчлахгүй, ээжийг баривчлахгүй байгааг хардаг. За тэгээ аав нь дээшээ бити гараараа манай хоёр хүүхэд унтж байгаа гэж хэлэхэд шууд дээшээ гарч байгааг нь хараад за энд ямар ч хоёр хүүхдийн нэг нь хэрэг хийсэн байна гэж боддог. За бааны өрөөний хаалга нэгтлээ охин гарч ирлээ охиныг суу гэж хэлдэг. За тэгээд өрөөндөө унтж байгаа жаахан хүүг буу тулгсан 3 цагта 2 цагта чөлөө очиод одоо гараа өрөг чиний гарт ямар нэг зэвсэг байгаа юу өөрийгөө гэмтэх үү намайг гэмтэх үү гэд хэлдэг. За энэ бол маш цочирдон. Яагаад тэгэхээр тэр хүүхэд айгүй хөөрхөн хүүхдэрээ жижигхэн хөөрхөн хүү байгаа. Тэр хүүгийн өрөө нь яг л энгийн хүүгүүдийн одоо төдий насны хүүгүүдийн нэг 11 2-тай ч юм уу настай хүүгүүдийн өрөө шиг нэг гоё од сар гараг хохторгуйтай яг л энгийн л айл байгаа. Тэ дундаж амьдралтай айл байгаа. За тийм хөөрхөн жаахан хүүхдэд буу тулгаад одоо баривчилж байгаа нь яг эцэг их хүмүүсийн хувьд ч юм уу айгүй цочирдом харагдаж байгаа. Тэгтэл нөгөө жаал чинь айсан толоод өмдөндөө шийчихсэн байдаг шүү дээ. Олон цагдаа нар ирэнгүүт. Тэгээд үзэгчдийн хувьд за арай ч юм жаахан хүүхэд тийм айхтар ямар нэг ноцтой гэмт хэрэг хийгээгүй бах энд ямар нэг эндүрэл байх ёстой гэж хамгийн түрүү мэдээж бодогдох ёстой. За тэгээд цагдаа нар хүүг баривчилж яваад за одоо энэ ангийн турш яг энэ баривчилгааны өдрийн одоо үйл явдлууд гарна. Мэдээж өглөө 6 цагт унтж яхад нь гэртэн дайрч ороод хаалганы нураагаад хүүхдийг аваад явахаар ямар ч цэг их балмагдана. Тэнд ингээд юу болж байгааг мэддэхгүй хүүхд нь одоо ингээд баригдаад явхад ч угаасаа яаж тэр хүмүүсийн ингээд тархинч бүрэн сэрж амжаагүй байгаа шүү дээ. За тэгээд хүүхдээ бариад явна. Хүүхд нь аавыгаа одоо дуудаж уйлна. За тэгээд цагдаагийн машинаар аваад явна. Аав ээж гэр бүлийнхнийг араас нь өөр цагдаагийн машинаар авчирлаа. За тэгээд бид нар яг Джеймитэй танилцсан. Киноны гол дүр болох Джеймитэй танилцсан. Джейми 13 настай энгийн нэг хүүхэд аав ээж эгчтэйгээ хамт амьдардаг. За тэгээд бид нар харахад яг жаахан л хүүхэд. Та бидний хүүхдээс ялгаагүй жаахан хүүхэд байгаа. За эхэндээ ямар хэрэгт сэжиглэгдэж байгааг бол бид нар мэдэхгүй. Аав ээж нь бол энэ алдаа гарсан байна. Удахгүй энэ хүчрийг нь олоод хүүхдээ аваад явна гэдэгтээ итгэлтэй байгаа. За тэгээд энд болохоор ерөнхийдөө яг гэмт хэрэг сэжиглэгдээд баривчлагдсан хүмүүсийг ямар процесс Английн одоо Их Британийн одоо хуулийн системд ямар одоо үйл явц хүлээж байдгийг бид нар харж байгаа. Тэр жаахан хүүхдээ яг одоо гэмт хэрэгтэнтэй сэжигтэнтэй хандж байгаа юм шиг хандж байгаа. Гэхдээ хүн болгон тэр бяцхан хүүг хараад
өрөвдсөн гэх юм уу, хайрлсан гэх юм уу. Тэнд байгаа хүмүүс бүгдээрээ хүүтэй маш ийдэг. Аль болох дотн харилцаж байгааг бас анзаарна. Хүн болгон сан буюу хүмүн гэж дуудана. Тэ чи ингэсэн хүмүн, ингэвэл яаж энэ хүмүн зүгээр хүмүн гэдэг чиг. За. Тэгээд хүүд одоо эрхийг нь уншиж өгсөн дараа аав ээжтэй нь уулзуулна. Тэгээд англид болохоор насанд хүрээгүй хүнийг баривчлах үедээ appropriate adult буюу одоо өмнөөс нь насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс одоо шийдвэр гаргах гэх юм уу. Энэ хуулийн системээр явж явахад нь хажууд нь дэмжлэг болох хүнийг оноож өгд юм бэлээ. За тэгээд цаанаас нь тийм appropriate adult насанд хүрсэн хүн одоо юу гэх юм бэ? Хөтөч гэх үү, хань гэх үү, түшиг гэх үү. За ямар ч гэсэн нэг тийм хүн гаргаж өгөх үү гэсэн чи хүү болохоор үгүй би аавыгаа авмаар байна гэж хэлдэг. Тэгээ аав нь ч гэсэн мэдээж хүүхдийн төлөө тэгэлгүй яах вэ гэд. Тэгээ аав нь бол тийм айхтар стресстэй өглөө болвол аль болох тайван байж, аль болох одоо өөдрөг байж хүүгээ гаргаад авчна гэсэн итгэлтэй байгаа учраас тэнд одоо ингээд хүн болгонтэй аль болох бие барьж харьцаж байгааг нь бол бас киноноос харагдана. За тийм мөрдөгч болохоор тэр гэр бүл дээр очиод за хүүд чинь өмгөөлөгч хэрэгтэй. Өмгөөлөгч та нар гэр бүлийн өмгөөлөгч байхгүй бол бид нар одоо ингээд улсаас өмгөөлөгч гаргаж өгч болно. Улсаас гаргаж өгсөн өмгөөлөгчд таны төлөө ажиллана. Тэгээд нар чадвартай өмгөөлөгч байдаг гэсэн учраас гэр бүл нь одоо улсын гаргаж өгсөн өмгөөлөгчийг авдаг. За тэгээд өмгөөлөгчтэйгээ бид нар зөвлөлтөн. Тэгээ өмгөөлөгчийн хувьд за танаа гэрт ингэж сүр олгож дайрч орсон учраас бид нар нэлээд хөдөлшгүй нотлох баримттай учраас ийм зөрөгтэй алхам хийсэн байна. Хэр оргийн юм байсан бол бид нар ингэж чадахгүй. За тийм учраас хэрвээ чиний одоо ингээд өөрийгөө хамгаалах, шүүхийн өмнө хамгаалахад чинь гай болчихмоор асуултууд асуугаад авах юм бол no comment буюу хариулахгүй гэдэг хариу өгөөрэй гэд хүүд зааж өгнө. За тэгээ хүүтэй жаахан танилцсан. За хүүгийн хувьд түүхийн хичээл дуртай, нэлээд сэргэлэн хүү байсан. Тэгээд яг л 13 та хүүхдүүд ямар байдгүй тийм баг зэргийн хичмхий одоо бие барьсан тэ өөртөө итгэлгүй гэх юм уу тийм хүү байгаа. За аавын хувьд бол хүүгийнхаа гим буруу хүү гэдэгт нь бол мэдээж маш их найдаж байгаа. Тэгээд хүн аав нь хүүтэйгээ нэг хоёулах нөлттэй чи яг аавдаа үннээ хэл чи ямар нэг хэрэг хийсэн юм уу гэдгсэн чи хүн үгүй би амлаж ийн гэж хэлдэг. Аав нь тэр даруй бол хүүгийнхаа талд 100% орж байгаа. Мэдээж ямар ч эцэг их тэгхэн ойлгомжтой алхам хийж байгаа. За тэгээд Джейми болохоор өмгөөлөгчтэйгөө өөрийгөө харгалзах насанд хүрсэн хүн буюу аавтайгаа хамт одоо эхлээд эмнэлгийн ДНК-гийн үзлэгт орсон. Бид нар ингээд хувцсыг солиод биенээс нь, амнаас нь, цуснаас нь шинжилгээ авдаг. За тэр үед болохоор Джейми би зүүнээс айдаг гэж хэлж байсан. Ер нь бол аавыгаа одоо нөгөө харгалзах том хүнээрээ аавыгаа сонгоход нь аав нь ээж рүү хандаад цаадах чинь зүүнээс айдаг штэ чи хамт орвол дээр байжтэй гэд тэгдэг. Үгүй байна. Ээж нь би хамт орвол дээр цаадах чинь зүүнээс айдаг штэ гэж хэлдэг. Аав нь гэсэн чинь зүгээр би хамт орчих гэд ордог. За тэгээд цуснаас нь шинжилгээ авах гээд тарих болсон чинь Джейми би зүүнээс айдаг гэд бүр ингээд би энэ амар сонирн болоод яг л их жоохон хүмүүс тариа зүүнээс айдаг яг тэр хിവэрэ байгаа. За тэгээд аав нь тэр болгонд хамт байсан. За тэгтэл түүний дараа одоо хүүхдийн хувцсыг нь тайлуулаад би энд нь нүцгэн үзлэг ингээд тэнд нь аав нь маш их дургуутсаж одоо болиулахыг хичээж байгаа. Гэтэл цагдаа нар болохоор ингээд гарн дээр нь бол ийм маажуулсан сорив байсан. Бид нэр одоо биен дээр нь өөр ямар нэг шарх сорив байгаасыг шинжлэх ёстой гэж шинжилж байгаа. Гэхдээ энэ үед бас хуулийн систем одоо хичнээн сэжигтэн ч гэсэн одоо хүүхдийн эрхийг яаж хөндлөж байгааг нь яг энэ системээс харж болно. Хоёр эрхтэй цагдаа тэр хүүд үзлэг хийн. За нэг цагдаа болохоор хүүг ажиглана. Нөгөө цагдаа нь болохоор цагдаагаа ажиглана. Цагдаа нь ямар нэг буруу юм хийж гин үгүй юу ажиглана. Тэгээ цагдаа ажиглаж явах үед эмч, сувилагч хоёр хүүг хүндлээд хан руу хараад нүцгэн мийг нь харахгүй хараа зогсож байгаа. Хүүрөө зөвхөн нэг цагдаа аав хоёр нь харж байгаа. Тэгээ яг энэ сценийг харахад бас хичнээн сэжигтэн байсан ч гэсэн, баривчлагдсан байсан ч гэсэн тэнд хүний эрхийг, хүний
халдшгүй байдлыг хүний сэтгэл зүг яаж хөндлөж байгаа нь бол ийм жижиг юм анзаарэгдэжсэн. За ингээд үзлэг шинжилгээ дуусны дараа тийм болохоор яг мөрдөгчдтэй ярилцлаганд орох хэвээр байцаалт өгөх хэвээр. За тэгээд байцаалтаа манай бэлдэж агаад нэг удаан бэлдэж чадаагүй орно. За эхлээд байцаагч Жимигээс ойр зургийн юмнууд асуув. Чи ямар хичээл дуртай вэ? Яадаг вэ? Идэг вэ? Хитэн найзтай вэ? Сайн найзууд байгаа юу? Чи чөлөө цагаараа юу хийх дуртай вэ ч гэдэг юм уу те. За тэгээд багаар ярьж явж агаад чи эсрэг хүүсэндээ татагддаг уу? Найз охинтой юу? Ямар нэг болцдог хүн байгаа юу ч юм уу асуугаад эхэлнэ. Тэгжээснаа найз хүн байхгүй мэдээж эмэгтэй хүн татагддаг гэж хэлснийхэн дараа Instagram хуудастай юу, social media юу гэж асуудаг. За тэгээд дараа нь энэ чиний Instagram хуудас мөн үү гэд өөрийнх нь Instagram-ийн скриншотуудыг харуулна. Найзуудтайгаа авахсан зурагч нь байна. Энэ найзуудыг чи хин гэдэг ингээд. За үүний дараа чи ийм эмэгтэй сонирхдаг уу гэд хагас нүцгэн зурагтай модельүүдийн зургийг тавина, үзүүлнэ. Тэр яасан бэ гэхээр Жеми тэр хагас нүцгэн зураг тавьсан эмэгтэйчүүдийн зурган доор тийм ёс бус гэх юм уу доромжилсон комментүүд үлдээдэг. Тэр комментуудаа буцаагаад сторид ч юм уу репост хийдэг юм байна. За тэгээ цагдаа нар болохоор чи ийм эмэгтэйчүүдийг хөвчлэн дагдаг юм байна лээ, зургийн лайк дардаг юм байна лээ. Коммент үлдээд юм билээ. Чи ийм эмэгтэйчүүд сонирхдаггүй гэсэн чинь үгүй эднэр хитрхи хөгшин надад хөгштөн гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа за яах вэ? Эднэр тэгвэл чамд хөгшдөх юм байж. За тэгвэл энэ охин яаж ийн гэдэг нэг охины зураг үзүүлсэн. За тэр үед Жеми ингээд биеийн баг зэрэг ингээд чангарна. За тэгээ мөрдөх цаашаа ярина. Кейти Ленард гэдэг энэ охин тэгээд чи таних уу гэдгсэн чинь Жеми би жаахан танина. Нэг сургуульд явдаг. Зарим хичээл дээр хамт суудаг. Гэт. За тэгээд ингээд цаашаа ярьсаар Кейтигийн талаар яриад байсан чинь Жеми өгсөн хүн чинь тэгээд энэ юм уу гэж асууж байгаа. За энэ үед мөрдөгч болохоор чи өгснийг нь мэдж байгаа зү надаас энэ өгсөн хүн юм уу гэж асууж байгаа ч бас амар залтай байна. Ингэж асуувал өөрийгөө гэмгүй харагдана гэж бодсон уу гэд. За тэгэл нааш цаашаа зөндөө юм болно. Тэгжээснаа хүүд одоо өөрхөн нэг гутал үзүүлнэ энэ чиний гутал мөн үү гэсэн чинь надад ийм гутал байгаа. Чи өчтөр орой энэ гутлаа өмсч явсан уу гэсэн чи би сайн мэдэхгүй байна гэдгсэн. За тэгээд мөрдөгч одоо Кейти та хоёр найзууд уу? Чиний одоо Кейти чиний зурган дээр Instagram дээр маш их коммент үлдээдэг юм билээ. Та хоёрыг найз гэж хэлж болох уу гэсэн чинь Жеми тийм л байх та. Гэтэ нэг амар сайн найз биш. Гэтэ одоо найз л байх та. Ямар ч гэсэн энэ үг сольж байсан гэдэг. Тэгсэн чинь чи Кейтиг сонирхдаггүй, Кейтитэй болцсмоор үерхмээр байдгүй гэсэн чинь үгүй би Кейти шиг охин сонирхдаггүй царай муутай ачлуу тэгж хэлдэг. За тэгээд чи өчтөр орой юу хийсэн гэдгсэн чинь нөгөө өмгөөлөгчийн зааж өгснөөр no comment гэж хэлж байгаа. Окей чи яаж тоглохоо мэдчихэж байгаа юм байна. За тэгээд яагаад тэгэхээр өчтөр орой Кейти нас барсан. Чи энэ талаар юм мэдэж гин үү? 10 цагийн үед Кейти 8:30 үед гэрээсээ гарч яваад 10:30-д одоо машины зогсоол дээр алуулчихсан болцсон. Кейти 7 удаа утгалуулсан цээжиндээ, хүзүүндээ, гарандаа, биендээ. Тэгэхэд чи Кейтиг хийн алсныг мэдэж гин үү гэсэн чинь үгүй гэсэн. Чи өчтөр юу хийсэн, хаагуур явсан гэсэн чинь хэлэхгүй байсан. Тэгсэн чинь мөрдөгч за ойлгомжтой тийм байж. Тэгвэл чи хяналтын камер гэж сонссон уу? За тэр үед Жемигийн царай хувьсгийж байгаа. Тэгсэн чинь чи Кейтиг дагаж байсан биз дээ. Чи өчтөр хоёр найз Райан, Томи хоёртойгоо уулзсан боловч тэр хоёроос салж яваад за чи Кейтиг дагаад байсан. Энэ болохоор хяналтын бичлэгийн зурагнууд байна. Кейти яг энэ газар явж байгаа. 1 минутын дараа чи яг энд явж байна. Энэ нөгөө чиний өмсөжсэн гутал чинь гутлаа өмсчихсэн явж байна. Энэ чи мөн биз дээ.
гэдгсэн. Джейми болохоор үгүйсгээд байсан. За тэгсэн чинь мөрдөгч шууд лаптоп гаргаж ирээд за одоо орчин цагт бүх газар хяналтын камертай байдаг болсон. За энэ бол чиний Кейтиг хүнөөж байгаа үеийн дүрс бичлэг. Энэ бол чиний одоо хүн амны хэрэг үйлсний нотлохоо гэд шууд бичлэгийг гаргаж ирж байгаа. За тэгээ үнэхээр тэр машины зогсоол дээр Кейти зогсоод өөрийг нь араас нь мөшгөөд исэн одоо Джеймиг эргэж хараад тэр хоёр маргалдаад тэгээ Кейти уурандаа Джеймиг түлхчээд цаашаа явж байхад Джейми босоод очоод карманаас утга гаргаж ирээд за тэгээ Кейтиг хутгалж байгаа бичлэг үнэхээр тэр үед байдаг. Тэгэд энэ мөчиг хүртэл хүүгийнхаа одоо гин буруугууд итгэжсэн эцгийн хувьд энэ үнэхээр толгой дээр нь томоос том чулуун унсан юм шиг болж байгаа. За тэгээ мөрдөгч ингээд 7 цаг 12 минутанд миний одоо энэ байцаалт дууслаа. Тэгээ энэ бол ингээд нотлох баримттайгаар юм байна гэд гараа явж байгаа. Өмгөөлөгч бас тэрийг үерийг орхиж байгаа. Тэгээ аав нь хүүрүүгээ харж чадахгүй, хүүдээ хүрч чадахгүй уйлж яснаа. Тэгээд хүүгээ тэрвэрж байгаа. Тэгээд тэрврээд мэдээж өөрийнх нь л хүү юм болохоор. За тэгээд энэ үед хэлж байгаа Джеймигийн хэлж байгаа үгнүүд нь сонин. За Джейми болохоор I didn't do any wrong буюу би буруу юм хийгээгүй гэж хэлээд байдаг. Эхэндээ бол I didn't do it хийгээгүй гэж хэлж яснаа. Баригдсныхаа дараа ч юм уу I didn't do anything wrong. Би буруу зүйл хийгээгүй гэж хэлж байгаа. Энэ дээр акцент өгөх хэрэгтэй. За эхний анги бол ерөөсөө л ийм үйл явдалтай. За хоёрдугаар анги болохоор одоо сургуулийн орчинд. Яагаад тэгэхээр энэ хоёр одоо хохирогч сэжигтэн хоёрын харилцаа сургууль дээр үүссэн учраас 3 хоногийн дараа одоо мөрдөгчд Франк болон Баскомб сургууль дээр очино. За Баскомб бол эрэгтэй, мөрдөгч Франк бол эмэгтэй хүн. За Баскомбын хүү Адам нь бас энэ сургуульд явдаг. Тэгээ Адам нэлээд дээрлэхэлтэд үеийнгийн дээрлэхэлтэд өртдөг хүүхэд. Дэлхийн ихэнх орнд улсын боловсролын сургуулийн салбарууд одоо нөгөө төсөв багтай байдгаас болоод боловсон хүчин цөөтэй нэг багш хэтэрхий олон хүүхэдтэй ажилтгаасаа болоод түндэ түүртэд уймарчихсан тиймэрхүү байдалтай байгаа. За тэгээд сургуулийн захиргаа нь эрэгтэй багш. За сургуулийн эрэгтэй захирал түүний туслах эмэгтэй хоёрын яриаг одоо жишээлбэл ингээд анзаарч болно. Тэнд нэг хүүхэд нас барчихсан. Одоо тэр сургуулийн нэг хүүхэд нөгөө хүүхдээ хөнөөчихсөн байхад эрэгтэй захирлын хувьд эцэг эхчүүд айгүй их залгаад ингээд танаа сургууль аюулгүй юм уу? Одоо ингээд ямар арга хэмжээ авах гэж энэ харуул хамгаалалт авах юм уу? Одоо төмөр илрүүлэгч сургууль дээрээ байрлуулах юм уу гэд над руу амар олон эцэг эхчүүд залгаад амар түүхтэй байна гэдэг үүднээс ярьж байгаа. Манай сургуулийн одоо ингээд үнэлгээ унах гад байна гэдэг үүднээс ярьж байгаа. За тэгээд хоёр мөрдөгч нэг анги руу орж иртэл тэр ангид ямар ч багш байхгүй. Тэгээ хүүхдүүд нь болохоор ингээд багшигаа өмөрөөд нэг тийм хаачсныг нэг шалтак тоочж идэл багш нь эрэгтэй багш нь ороод ирж байгаа. За тэгээд тэр эрэгтэй багшийн хувьд нэг тийм хайхрамжгүй те ингээд одоо Джеймигийн талаар мэдээлэл өгчхөр би яаж мэдх юм би зүгээр л хичээл ордог багш шүү дээ. Би одоо наад хүүхдээ чинь бараг харцж үзээчгүй ухааны юм ярьж байгаа. Гэтэл Джейми болохоор миний хамгийн дуртай хичээл болохоор түүхийн хичээл тэр багшийн хичээл гэж хэлсэн. Багш тэр багш нь болохоор мэдхгүй би ерөөсөө юу ч мэдхгүй би анзаараагүй. Тэгээ угаасаа ингээл хүүхдүүд чинь юм амар хэцүү зантай. Тэгээ би яах юм бэ? Тийм бицтэй гэдэг жаа. Тэр сургууль дээр одоо нас барсан Кейтигийн хамгийн сайн найз Джейд гэдэг охин байгаа. Тэр Джейд гэдэг охины хувьд бол мэдээж хамгийн сайн найзаа алдсан учраас маш их сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байгаа. За тэгээд түүнээсээ болоод өсвөр насны гормон бас тавхацаад тэнд ингээд одоо том хүмүүс гэх юм уу? Одоо сургуулийнхаа багш нийгмийн ажилтнанд одоо тэгээд нөгөө мөрдөгчдөд бол айгүй юу аваар гаргаж байгаа. За гэтэл эмэгтэй багш болохоор Джейдийг аль болох харагдах гад тайвшруулах гад чи надтай ярилц юу болж болохгүй байгааг яар чи ингээд одоо чиний ингэж зовх чинь шаналх чинь аргагүй би чамайг ойлгож байна хоёлаа ингээд ийм том гарц чам тохиос юм жоо хоёлаа одоо энийг ингээд учрыг олох гэж хичээе гэд тэнд ингээд
эмэгтэй багшийн гаргаж байгаа хандлага сэтгэл зүйн хувьд үзүүлж байгаа дэмжлэг болон эрэгтэй багш нарын сургууль мужиулэгчдийн гаргаж байгаа сэтгэл зүйн хандлага хоёрын ялгааг бас айгуу тод томрон дүрсэж үзүүлсэн. Гэтэ юу гэдэг ингэж ярьлаа гэд эрэгтэй багш болгон хүүхдийн сэтгэл зүйг тоодгүй эмэгтэй багш болгон хүүхдүүдийг гэсэн гэж байгаа юм биш, ерөөсөө биш. Мэдээж аль аль хүүсэнд нь мууч хүмүүс байгаа, сайн хүмүүс байгаа. Гэхдээ энэ дүрслэлээр юу илэрхийлэх гээд байгаа вэ гэхээр дийлэнх эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүй, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлөө захирах, удирдах, хянах чадварыг эзэмшсэн болон бусдын эргэн тойронд байгаа хүмүүсийн мөн сэтгэл зүй, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлд санаа тавьж хүүхдүүдэд түүнийгээ зөв удирдах чадварыг бас суулгуулах гэж ирмэлцдэг нь судалгаагаар тогтоогдсон байгаа. Тэгээ энэ талаас нь энэ онцлогийг нь энэ сэнүүдээр харуулж байгаа. За тэгээ сургуулийн орчноос үнэхээр орчин үеийн гэх юм уу gentle parenting тэ зөөлөн эцэг их байх гэдэг тэр бол нэг буруу биш. Гэтэ gentle parenting болон хүүхдээ ерөөсөө хүмүүжүүлэхгүй байх хоёрын ялгаа бас байгаа. Эцэг их нь бүгдийг сургуульд найдаад хүүхдийнхээ хүмүүжлийг сургуульд нь найдаад ор тоохгүй хайчихсан хүмүүжлийг нь тоохгүй хайчихсан тохиолдолд энэ сургуулийн хүүхдүүдийн энэ чинь орчин үеийн эцэг эхчүүдийн нэлээд түгээмэл хандлага болсон байхгүй юу? Ямар нэг асуудал гарахаар, сургалтын асуудал гарахаар ч юм уу хүмүүжлийн давлын асуудал гарахаар багшийн буруутгадаг, сургуулийг нь буруутгадаг, багш нь юу заасан, яасан өөрсөндөө ерөөсөө буруу өгөхгүй. Гэхдээ нөгөө талаас нь бас харах юм бол орчин үеийн энэ яг ямар ч даруулгахгүй зэрлэг капитализмын үед бас дэлхийд даяар юмны үн, хэрэглээний үн асар их өсөж байгаа, инфляц нэмэгдэж байгаа гэсэн атлаа бидний цалин бол ханаач өрөхгүй байгаа учраас эцэг эхчүүд өөр хүүхдээ сайн сайхан амьдруулахын тулд хамаагүй их ажиллаж хөдөлмөрлөх, хүүхдүүдэд зориулах цаг нь багасчихсан байгаа. Тэгээд энд бол ер нь энэ кинонд маш олон талаас нь харуулахыг хичээсэн байгаа. Сургуулийн орчинд сэтгэлтэй багш байна, сэтгэлгүй багш байна. Сэтгэлтэй багш байсан ч гэсэн тэр олон хүүхдэд өөрчилж хүрч чадах хэсэг нь эргэлзээтэй. Тэгтэл тэр хүүхдүүдэд ингээд боловсролын байгууллагаас эрэх дэмжлэг дутагдж байна. Тэгээ гэртээ очихоор бас эцгийн зүгээс хараа халамж, хүмүүжил, дэмжлэг бас хязгаарлагдмал болчихж байна. За тийм нөхцөлд хүүхдүүд бие биенээсээ гэх юм уу? Бие биенээсээ нэг бол дэмжлэг хүснэ. Эсвэл интернет гэдэг зүйлээс дэмжлэг хүсдэг болж эхэлж байгаа. За тэгээд ялангуяа өсвөр наснд эхлэхээр үе тэнгийн дээрлэхэлт гэдэг зүйл бас толгойн өвчин болж байна. За өсвөр насны дээрлэхэлтэд, үе тэнгийн дээрлэхэлтэд өртчихсэн хүүхдүүдийн хувьд үүнээс гарах гаргалгааг хайхдаа интернетийг зөвлөж байна. Гэтэл интернет гэдэг зүйл чинь энэ гар утсанд байгаа зүйл чинь энэ хүн төрөлхтний түүхийн бүх цаг үеийн бүх бичигдсэн ийм номуудыг нэгтгсэн номын сангаас том эд байхгүй юу? Энэ хороо дээр байгаа бүх ном таны гартаа барьж байгаа жижигхэн зүйлт чинь байгаа. Түүнээс гадна асар их хэрэгтэй хэрэггүй мэдээлэл байгаа. Энэ мэдээллийг хүлээн авч боловсруулж дүгнэлт гаргахад жаахан хүүхдийн тарих хэтэрхий жаахан хүүхдийн тарихыг ахтана. Яг шинжлэх ухааны хувьд, тархины хөгжлийн хувьд ярихад хүүхэд интернетэд байгаа тэр бүх мэдээллийг боловсруулах чадамжгүй. Чадамжгүй байж атал нь дээрээс нь маш их мэдээлэл бөмбөгдөж нэмж орж ирнэ. За тэгээд өмнө дээр нь төрөөлөөд нэг red pill, manosphere, incel инфлюенсерүүд чинь яг ийм эмзэг наснда өөрийг нь хинч үгүй байгаа хөвгүүдийг онилчж байгаа.
Тэр хүмүүсийн платформ нь хэдий олон хүн тэднийг үзэн өөрсдөд мөнгө орж ирнэ. За тэдний хийдэг юм нь яавал эмэгтэйчүүдийг өөртөө татах вэ? Яавал bad boy болох вэ? Яавал alpha man болох вэ гэх мэт одоо яг тэр хүүхдүүдийн өөртөө итгэлгүй өөрийгөө голж байгаа эмзэг сэдв дээр нь дөрүүлнэ. Гэхдээ тэдний зөвлөгөөг дагаад хизээч тэр хүүгүүд тэр залуус alpha man гэдэг зүйлээ болж чадахгүй, хизээч эмэгтэй хүнтэй аз жаргалтай харилцаа үүсгэж чадахгүй. Тийм учраас нөгөө контентуудаа улам бүр үзнэ. Улам бүр үзэх тусмаа нөгөө хэдэд улам их мөнгө оруулна. Ерөөсөө тэр хүмүүс одоо тэр эрчүүдийн төлөө эрчүүдийн эрх мэрх гэж яриад байгаа тэр одоо red pill эрчүүд чинь яг үнэндээ тэр хэцүү байдалд орсон залуу хүүгүүдийг олцолж тэднэрээр дамжуулж тэдний амьдралыг улам дорой туулж улам аз жаргалгүй болгож өөртөө халаасаа зузаалж байгаа хүмүүс аахгүй юу? Тийм юмд автчихсан одоо эрчүүдийг харахад л ойлгомжтой байдаг. Монголд ч гэсэн зөндөө харагдчихэдэг. За нэг үе гарч ирээл идэг нэг сонин бичлэг хийдэг залуучууд байдаг шүү дээ. Одоо ингээд маш олон монголоор дүр ингээд сингл мамууд болоод ингээд нийгэмдээ амар аюул учруулж юм ч гэдэг юм уу. Эмэгтэйчүүд хуваа батсан зан гаргаад гэр бүлээ хохироогоод сингл мам болох замыг сонгож ийн. Энтергээд яг энэ нэг одоо гадаадын энэ нэг red pill theory гэдэг юм. Улаан эмний одоо онол гэх юм уу энэ юм тархиа угаалгачихсан өөрөө ямар ч задлан шүүмжлэх одоо хайрцагнаас гадуур сэтгэх ч юм уу оригиналаар юм сэтгэх чадваргүй дээрээ тийм гадаад юм байж болох хамгийн хортой урсгалаар тархиа угаалгачихсан тийм залуус ингээл айгүйх бас контент хийж байгаа харагддаг. За тэгээд тэдний тэр ярьж байгаа юмнууд нь ямар ч логикгүй. Одоо орчин үед эмэгтэйчүүд феминист болоод эрх мэдэлтэй болсноор одоо ажилтаа болсноор мөнгөтэй болсноор карьертай болсноор ингээд эрчүүд гутраад амиа хорлоод үхээд байна гэж байгаа байхгүй юу? Одоо энэ эрчүүдийн ганцаардлын эрчүүдийн амиа хорлолтын эрчүүдийн сэтгэл гутралын асуудал нь эмэгтэй хүмүүс бие даасан байдлаас болж гарч байна гэдэг. Тэгэд энэ логикийг бодох юм бол тэнд хүнийг сэтгэл гутралд автуулахгүй тулд амийг хорлуулахгүй тулд аль хэдийн тэнд сэтгэл зүйн хувь тогтворгүй байгаа хүн л тийм асуудлаас болж амиа хорлоно шүү дээ, тийм. Угаасаа сэтгэл зүйн хувьд тогтворгүй эрхтэйг одоо амьдруулахын тулд гэх юм уу аврахын тулд тэнд нэг эмэгтэй хүн өөрийнхөө эрүүл мэндээр өөрийнхөө хувь тавилангаар өөрийнхөө амь насаар золиос гарах ёстой гэж тэд хэлээд байгаа байхгүй юу? Тэнд дургуун хөрүүлэх нэг юм уу өөрийгөө алчих нэг тийм эрхтэй байна. Тэр ингээд нийгэмд аюул учруулад байна. Тэр хүн ингээд янз бүрийн гэмт хэрэг хийгээд байна. Түүнийг гэмт хэрэг хийхгүй тулд эмэгтэй хүн чи өөрийнхөө биеийг тэр хүнд өгөөд аргадаад тайвшруулад тэр аюултай хүнтэй хоёулахнаа үлдээд тэр хүнийг номхотгож ав. Тэгээ тэр процесст нь чи өөрийгөө алд, зов, шанал, эрүүл мэндээрээ хохир, сэтгэл зүгээрээ шанал, шаардлагатай бол амь насаач алд тэр хүний гард гэж одоо сургамжлаад байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнийг аюултай байлгахгүй тулд угаасаа аюултай эрэгтэй хүнийг аюултай нийгэмд аюул учруулахгүй тулд эмэгтэй хүнийг золиос нь гаргах ёстой гэсэн үзэл сургаалаар энэ залуусыг хүмүүжүүлээд тархийг нь угааж байгаа. Тэгээ тийм юмар өссөн хөвгүүд эрчүүд юу гэж бодох вэ гэхээр би эрэгтэй хүн болоод төрсөн юм чинь би яач ч ийсэн нэг хажуудаа эмэгтэй хүнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл зүгээр ингээд цаанаас нь байглаас нэг эмэгтэй хүн заавал дэрэгдэн өгөх ёстой. Гэтэл бодит байдал дээр өөрийнхөө байгаа байдал нь ааш зан нь юу нэгдгийн гологдоод эмэгтэй хүн татаж чадахгүй байнгут өөрт нь амлчихсан эр хүнийхээ хувьд хүртэх ёстой зүйлээ хүртэж чадахгүй байгаадаа шаарлахсан учраас
Тэ эмэгтэй хүмүүсийг тэнд буруутгаж эхэлж байгаа. Өөрийгөө биш эмэгтэй хүмүүсийг буруутгаж байгаа байхгүй. За энэ зүйлийг болохоор entitlement гэдээ би бас өмнө нь ярьжсэн. Entitlement буюу ямарваа зүйлийг хүртэх эрхтэй, хөдөлмөр гаргахгүйгээр хүртэх эрхтэй гэдэг итгэл. За тэгээд эмэгтэй хүний being entitled буюу тэднийг өөрөө хүртэх эрхтэй гэж бодсон мөртлөө хүртэж чадахгүй байгаа эрчүүдийн хувьд дотроо бухгсан асар их уур хилэн хуримтлагдаж эхэлнэ. Түүнийгээ гаргах ямар нэг шалтгаан, ямар нэг боломж бололцоо хайж явна. За тэгээд боломж гарах юм бол тэр хуримтлуулж хураасан байсан зүйлээ хэнийг эмэгтэйд гаргана. Тэгэд одоо энэ red pill хүмүүжчихсэн, incel болчихсон эрчүүдийн хувьд эмэгтэй хүн гэдэг хүн биш объект өөрийнх нь одоо дэргэд байгаад биеэрээ үйлчилдэг одоо нийгмийн зэрэг зэндээ статусыг нэмдэг бусад эрчүүдийнхээ одоо ингээд сайшаал магтаалыг хүртэхэд бусад эрчүүдтэй хүлээн зөвшөөрөгдүүлэх тэднэрт гайхуулах хэрэгсэл болохоос биш эмэгтэй хүнийг яг надтай адилхан өвддөг, зовдөг, шаналдаг, айдаг хүн гэж мэдрэхгүй. Түүний тийм одоо red pill гэдэг зүйлд автчихсан одоо тэр incel гэдэг байгаа эрчүүдийн хувьд бусад эрчүүд л хүн болохоос биш эмэгтэй хүмүүс хүн биш. Магадгүй их сайн яривал одоо бид нар ингээд муур нохоогоо яаж хайрладаг вүлээ? Хэдийгээр хүн биш ч гэсэн айгүй хайрладагтай адилхан эмэгтэй хүнийг тэгж хайрлана. Гэхдээ эмэгтэй хүмүүс өөртөө адилхан хүн биш. Гэтэл өөрийнхөө хувьд хүн биш хүмүүс өөртөө адилхан эрх идлээд эсвэл идлээ гэж яриад тэнд мөнгө олоод өөрөөс нь илүү сайхан амьдраад өөрөөр нь дутхгүй амьдраад ангуу тэнд асар их уур бухимдал үзэн ядалт явж байгаа. Тэгээд хүмүүс ингэдэг штэ эр хүнийг үзэн яддаг феминистүүд гэдээ яриад байдаг. Гэтэл бодит амьдрал дээр яг статистика ярих юм бол эмэгтэй хүнийг эрчүүд үзэн яддгийн дэргэд одоо тэр феминистүүдийн ярьж байгаа юм бол зүгээр л хүүхдийн тоглоом буу байдаг. Эрэгтэй хүнийг одоо феминистүүд үзэн ядлаа гэд феминистүүд эрэгтэй хүнийг асар олон тоогоор нь алж хядаад хүчрхийлээд насан туршийн ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй болгоод сэтгэл зүг нь хизээч идэхгүй траумад оруулаад байна уу? Гэтэл бодит амьдрал дээр дэлхийн даяар өдөр болгон хэдэн зуун мянган эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийн гарт хүчрхийлэл төртөж байгаа, хүчинд өртөж байгаа, сэтгэл санааны хохирол, сэтгэл санаагаар айдас давтж байгаа, амь насаа алдж байгаа. Энд үүний эсрэг ийм баймааргүй байна. Ийм байдал нь болохгүй байна. Ийм зүйл хийдэг эрэгтэйчүүд буруу байна гэж феминистүүд ярьж байгаа болохоос биш одоо эрчүүд эмэгтэй хүнийг үзэн яддаг шиг феминистүүд эрэгтэй хүнийг үзэн ядахгүй байгаа. Феминистүүд эрэгтэй хүмүүсийн хийж байгаа зүйлийг нь үзэн ядаад буруутгаад байгаа. Энэ ялгаа, энэ нюансыг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй, ойлгоёч гэж бодохгүй яг тэр өөрсдийг нь ашиглаж баяжих гэсэн тэр улаан эмнийхэн онлыг ярьдаг, манасфер альфа мана ярьдаг тэр эрчүүдтэй гүн бат автчихсан эрчүүд одоо ч гэсэн нийгэмд хизээ мүдгүй аюул тарихад бэлэн ингээд явж байгаа. За тэгээ буцаад киноныхаа сургуулийн орчин руу оръё л да. Киноны орчинд одоо ингээд мөрдөгч баском болохоор учрыг олох гээд маш олон хүнтэй уулзаж ярилцахыг хүссэн боловч хүүхдүүд одоо түүнийг үл тоогоод гэх юм уу яваад байгаа. Тэгээ хүүн хараад өрөвдөөд ямар сандаа аавтайгаа ярьж байгаа. Тэгээд аава та юусоо ойлгохгүй байна гэд. Энд бас ингээд насны үе тэнгийн ялгаа гарч ирж байгаа. Аавын одоо сошиал медиагийн хэрэглээ, хүүгийн сошиал медиагийн хэрэглээ хоёр шал өөр байгаа. Кэти болохоор Джеймигийн Instagram дээр комментүүд үлдээгээд байсан. Тэгээ хөвчлэн эможи байсан. Тэр эможиг нь болохоор аав нь уншихтаа тэр хоёр ингээд хоорондоо нөхөрсөг, найзлсан байдлаар коммент солилцоод байна гэж ойлгосон бол харин хүүн та амар буруу ойлгоод байна.
Кейти үнэндээ одоо Джеймиг доромжлоод байсан юм аа. Тэнд чинь ингээд улаан шошны зураг байсан. Тэр чинь улаан шош биш юм аа. Тэр чинь юу? Red pill буюу нөгөө улаан им гэсэн үг юм аа. Надад чинь Джеймиг инсел гэж дуудаад байсан юм аа гэж хэлсэн. Тэгсэн чинь аавынх нь одоо үзүүлсэн хариу үйлдэл нь болохоор тэгвэл Кейти Джеймиг бүлийдэд байсан юм байна тийм үү гэж хэлж байгаа. Тэгээ энэ дээр бас л ингээл одоо тэр үе хоорондын интернет хэрэглээний ч юм уу сэтгэл зүйн хувьд ингээд хитрхи өөр байдлыг харуулж байгаа юм л та. Тэгээд бас энэ кинон дээр бас энэ талаар нэлээх маргалдаан байгаа. Яа тэгэхээр нөгөө л нэг гендэч би гондоч би одоо овоо босгоогүй шаазгай гэж нэг ихэвчлэн хүн хохироосон талыг өмөөрөхтэй хэлдэг үгийг бас айгүй их хүмүүс хэлж байгаа. Тэрний юу гэхээр Кейти ч өөрөө бүл юм биш шүү дээ. Кейти чинь Джеймиг бүлийцээр агаад Джеймийн тэсгээ байгаад Кейтиг алдсан юм билээ. Алах нь буруу. Гэхдээ Кейти өөрөө ихэлсэн ч гэдэг юм уу. Тийм юм ярьж байгаа. За тэгвэл энийг няцаах нөгөө талаас нь ярив. За яасан бэ гэхээр Кейтигийн нэг таалагддаг банддаа цээж нутгийн зураг явуулсан юм байна. Тэгсэн чинь тэр цээж нутгийн зургийн нөгөө банд нь сургууль даяар тараагаад сургуулийн бүх хүүхэд үзсэн. Джейми хүртэл үзсэн. Тэгээ бүгдээрээ тэр охиныг хавтгай цээжтэй царай муутай гэж сургууль даяараа бүлэгдсэн. За Джеймиг бас хоёр найзтай Томи Райантай хөвгүүд бүлэгддэг. Бүлэгдэхдээ одоо бүр нэлээд ноцтой байдлаар элдв нэр хач өгдөг. Дээрээс нь нулимдаг, юм шиддэг, одоо тэгээдэж унагадаг, цохиж зоддог. Хөвгүүд бол Джеймиг нэлээд их бүлэгддэг. Джейми тэгэхээр угаасаа бүлэгдүүлдэг гэсэн үг. Тэгснэ Кейтигийн нүцгэн зураг сургууль даяар яваад хүүхдүүд Кейтиг бүлэгдэж эхэлсэн чинь Джейми бит хоёр ингээд хоёулаа бүлэгдүүлж байгаа. За Кейтиг хүмүүс бүлэгдэж байгаа учраас Кейтигийн өөртөө итгэл нь суларсан байх ёстой гэж тооцоолсны үндсэн дээр Кейтиг болцоонд урьсан чинь Кейтийн за би хэдий доошоо орсон ч гэсэн чамтай болцоонд орохоор доошоо орсон амтан биш ээ гэж хариу өгөөд тэгээ тэрнийхэн дараа Джеймигийн зургууд дээр одоо инсэл гэж комментод үлдээж хэлсэн байлаа л та. Джейми бол Кейтиг нүцгэн зурганд тарахад хинж тоохгүй элдвэрээ доромжлуулж бүлийдүүлж байгаа учраас өөртөө явна гэж тооцоолсон гэдгээ 3 дугаар анги дээр сэтгэл зүйчид хэлдэг. Тэгэхээр тэнд 13 таа гэлтгүү тэр хүүхдээс тийм амар manipulation гарч эхэлж байгаа байхгүй юу? Жирийн үед энэ охин намайг тоохгүй. Одоо ингээд нийгмийн статус нь унтсан. Бүгдэд бүлийдүүлж байгаа учраас хэрвээ би наашир гэвэл над дээр ирэх байх гэдэг үүднээс одоо тэр охины сул дорой байх цаг үеийг нь ашиглаж өөртөө ашиглах гэж оролцсон байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь за би доошоо орлоо гэж хамшиг юмтай бол нийлж доошоо орохгүй гэд хэлсэн чинь нөгөөх нь очиод утгалсан маа. Кейти өөрөө бүлийцээр хагаад одоо нөгөө савн Джеймигийн савнд үрээ тэсгээ байгаа тэсрээд алдсан байна гэд. Гэтэл Джейми яагаад өөрийг нь урт хугацааны турш бүлийдэж тэр сургуулийнхаа хөвгүүд рүү ерөөсөө дайраагүй. Кейтигийн дэргэд бүр аимшигтай бүлийдэж маа. Дээрээс нь нүлгэмж мулуунсан. Тэр хүмүүсийн бүлийдгийг төвчээд байсан мөртлөө яагаад Кейтиг өөрийг нь одоо болцооных нь романтик харилцааны саналаас нь татгалзаад өөрийг нь одоо инсел гэж хэлчихээр алчиж байгаа юм. Тэгэхээр энэ яг бүлийдүүлснээсээ болж хүн алсан асуудал биш болчихж байгаа байхгүй юу? Бүлийдэлтийг бол Джейми төвчээд яваадсан. Харин өөрөөсөө дорд гэж бодсон тэг хинч тоохгүй гэж бодоод гуйсан охин нь өөрийг нь доромжилчоор тэнд эго нь Джеймигийн өөрийнхөө эр хүн гэх эго нь хөндөгдөөд тэр уурандаа аваачаад Кейтиг алдсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө хоёр хүн хин-хинийгээ хоёр хүүхдийн хинийгээ бүлийдээ тэрнээс болсон үүссэн үр дагаврын асуудал биш. Энэ болохоор яг тэр red pill-ийн инселийн хүмүүжил нөлөөгөөр хүмүүжчихсэн эмэгтэй хүмүүсийг өөрийн эд хогшил гэх юм уу
гэж үздэг болчихсон бяцхан хүүгийн гаргасан тэр хүүгийн одоо эмэгтэй хүнд ойртох гэсэн хүслийг нь тэр охин няцаасан учраас тэгээд өөрийг нь доромжилсан учраас эгоогоо захирч чадалгүй аллах үлдсэн тийм түүх байгаа юм. Энийг ерөөсөө нюансыг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ тэр бүлийдүүлснээсээ болоод хүн алаад идэг байсан бол тэр хамгийн түрүүнд хүүгүүдийг алах байсан байхгүй юу? За тэгээд энэ гэхдээ зүйл бас их болдог л доо. Америкт одоо сургуулийн бодолцоо айгүйх болдог шүү дээ. Тэр нэхвчлэн бүлийдүүлсэн хүүхэд хөшөөгөө авах гэж сургууль дээрээ хурж ирээд хүүхдүүдийг буутцсан байдаг. Тэгэхээр бүлийдүүлснээс болж одоо хитрхи их бүлийдүүлсээр байгаа сэтгэл зүйд нөлөөлөх юм бол тэгж ир эмгэлтгүй гэх юм одоо тэгж сургуулаа буутгах нь байна. А гэтэл энэ кинон дээр болохоор Жими яг нэг охиныг л урдаас төлөвлөж байгаа найзаасаа хутгыг авч чад алсан байгаа. Тэгэхээр ингээд нөгөө медиа литерси буюу медиаг тайлж унших тэр дөрүүдийн харилцаа яриаг ингэж холбох нь юм чухал байгаа юм. За тэгээ хоёрдугаар ангид л ерөнхийдөө ингээд сургуулийн орчин болон за тэгээ нөгөө сургууль дээр за тэгээ хоёрдугаар анги бол ингээд сургуулийн орчин боловсролын систем хитрхи ачаалттай боловсон хүчин баг төсөв багтаагаасаа болж одоо хүүхдүүдэд шаардлагатай одоо зүйлсийг хэрэгцээг нь хангаж чадахгүй байгаа талаас нь бас харуулсан байна. За тэгээ 3 дугаар анги болохоор миний хувьд хамгийн сонирхолтой анги байсан. Энэ болохоор Жемигийн одоо сэтгэл зүйчтэй гэх юм уу сэтгэл зүйн шинжээчтэй ярилцсан анги байгаа. За тэгээд энэ Жемигийн дүр тоглосон хүүхдийн авиасыг бас биширхийн аргагүй. Яа тэгэхээр энэ одоо ангийн одоо тэр хоёрын харилцан ярианы 40 минут нь яг нөгөө нэг зогсолтгүйгээр авсан. Дунд нь юу байгаагүй. Дунд нь зогсож одоо таслаагүйгээр шууд ингэж авсан гэсэн үг. Тэгэхээр тэр хоёр ингээд аль нэг нь текстээ буруу ярих юм бол дахиад ихнээс аавна гэсэн үг. Тэгээд тэр дундуур нь бас ингээд жижиг хүрхэн алдаанууд гарахад тэр нөгөө нэг жүжигчин хүү айгүй хөрхөн галс дорн одоо нөгөө юугаа текстээ жоохон өөрчлөөд яриад яваад байсан мэлээ. Жишээлбэл тэр хоёр ингээд инстаграмын тухай ярих гэж жагаад одоо нөгөө нэг сэтгэл зүйчийн дүр тоглосон жүжигчин болохоор чиний фейсбુક чинь гэсэн чинь нөгөө хүүч ингэж харснаа Facebook гэдгсэн хүн уучлаарай Instagram гэд энэ хэсгийг болохоор тэр хүү ингээд өөрөө сайжруулсан гэж аахгүй яг тухайн нөхцөлдөд харуулад хэлсэн. Тэгтэл яг тэр үзэгдэл нь яг бас нөгөө үе хоорондын ялгааг амар сайн харуулсан. Нөгөө том хүмүүс хөвчлэн Facebook ашигладаг учраас нөгөө бүх сошиал медиа Facebook гэж хэлж гээдэг. Гэтэл нөгөө нэг одоо залуу үеийнхэн болохоор Facebook-т амар дургүй учраас ингээ Facebook ашигладаг гэж хэлсэн чинь Facebook гэж юм. Тэр нэг жижигхэн нюансыг тэр хоёр ингээд айгүй хөрхэн гаргаад ирчихсэн байсан. За тэгээд энэ анги дээр бас ингээд анализ хийх юм амар их. Өмнөх анги дээр би бас хэлхээ мартчихж. Эрэгтэй эмэгтэй хоёр мөрдөгч явж байгаа. Анзаарах юм бол хүмүүс дандаа эрэгтэй мөрдөгчийн нэрийг хэлээд эмэгтэй мөрдөгчийн нэрийг ч хэлэхгүй. Эрэгтэй мөрдөгчийн гарыг атгачаад эмэгтэй мөрдөгчийн үл тоох гэх мэтэр юм жижиг сажиг одоо ингээд хүүсээр ялгуурлах хандлагыг айгүйх гаргаж байгаа. За энэ анги дээр бас одоо сэтгэл зүйн одоо шүүхийн насанд хүрээгүй сэжигтнүүдтэй гэмт хэрэг одоо ноцтой гэмт хэргийн сэжигтнүүдтэй ажилдаг сэтгэл зүйч ихээр тэр чинь айгүй олон жил суралцаж доор хаяж докторийн зэрэг хамгаалж нэлээд хэдэн жил ажиллаж туршлага хуримтлуулсан хүн тийм албан томилогдно да. Гэтэл ингээд шоронгийн хуйг гэд тийм эрхтэй одоо нөгөө эмэгтэйг хурж ирсэн чинь шууд баг өөдөөс нь өөрийнх нь хийдэг ажлыг тайлбарлаад би нэг ийм ном уншиж байгаа, сэтгэл зүйн ном уншиж байгаа. За тэгээ энэ номон дээр болохоор ингэдэг тэгдэг гээд одоо нөгөө нэг сэтгэл зүйн доктор хүнд нэг ном уншсан эрхтэй хүн ингээд ажлыг нь тайлбарлаж зааж өгöd байгаа байхгүй. Тэгээ энэ зүйлээ болохоор mansplaining гэдэг байхгүй. Man-explaining гэдэг нийлэлд mansplaining. Тэгээ энэ хэдийгээр нэг тийм амар хортой зүйл биш боловч өдөр тутам тавтагдаад ирэхээр амар төвхтэй байдаг. Энэ яаж ийм вэ гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хараад автоматар
тэнэг гэж бодоод ийм жоохон хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг бодоод тэг өөрөөс нь илүү мэдлэгтэй эсвэл өөртөө адилхан мэдлэгтэй байсан ч гэсэн өөрөөс нь дорд гэж үзээд зааж өгөхгүй тайлбарлаж өгөхгүй гэдэг хандлага асуугаагүй байхад яг асуусан байхад тайлбарлаж өгч болно. Гэтэл яг mansplain хийж байгаа нөхцөлд бол за жишээлбэл та хоёр яг тэнцүү ажилтай тэнцүү карьертэй тэнцүү жилийн туршлагатай тэнцүү хоёр хүн байтал нөгөө эрэгтэй чинь яагаад ч чамайг нэг юм доош нь үзээд дорд үзээд байдаг хандлага байдаг шүү дээ. Тэнийг амтэн шиг ч юм уу эсвэл чиний гівгэнд чиний босс захирал юм шиг чамтай харьцаад байдаг. Та хоёр яг энэ тэнцүү мөртлөө эрэгтэй хүн ингээд чамтай ингээд захирал шиг ингээд чамд ингээд тушаал мушаал өгөөд чам даалгавар өгөөд байдаг хандлага байдаг. Эсвэл ингээд ямарваа нэг сэдвэр боловсрал эзэмшсэн эмэгтэй хүнд тэр сэдвэр нэг ном байтугай нийтлэлж уншиж зөвхөж үзээг эрэгтэй хүн заах гад байдаг шүү дээ. Өөр эрэгтэй хүнд бол тэгж чадахгүй мөртлөө эмэгтэй хүн харахаар нэг тийм дийлчмэр санагдаал эмэгтэй хүн нэг тийм тэнэгч юм шиг харагдаал юмэн заагаал эн чинь ингэдэг байхгүй юу? Үгүй миний бодлоор ингэ чинь хар ухаанаар бодоход юм гээл ямар ч тийм баримт нотлохоо байхгүй тий. Нэг тийм хандлага асар их байдаг. Тэгээд энэ ихэнх тохиолдолд тийм хоргүй боловч олон дахин давтагдаад ирэхээр айгүй их бухимдуулж цохолдуулмаар байдаг. Зүгээр л чи арай өөр хүстэй болоод төрсэн учраас чамаас илүү мэдлэг хөрөмтлүүлсэн, чамаас илүү эмгэлтээр туршлагатай, чамаас илүү мэдлэгтэй хүмүүсийг эмэгтэй болохоор яагаад дорд үзэж байгаа юм бэ гэж бодохоор чи яагаад энэ хүмүүсийн хийдэг ажлыг нь заах гээд байгаа юм бэ? Чи өөрөө энэ талаар нэг ч өдөр ажиллаж үзээгүй юм байж яагаад хүний ажлыг заах гээд байгаа юм бэ ч гэх юм уу? Иймэрхүү юм бодогддог. За тэгээд энэ хандлагыг болохоор яг тэр сэтгэл зүйч шоронгийн хуйг хоёрын харилцаа харуулна. Тэнд ингээд ажиллаа хийх гээл байж байгаа эмэгтэйг чинь ингээд дахин олон юм яриад чихэн дээр нь амьсгалаа, хажууд нь хурж ирээл, хажуугаар нь орж ирж тайлбарлах гал тий. Айгуу төвхтэй байсан. За тэгээд сэтгэл зүйч хүү хоёрын харилцсан яриа бол бас энэ шоуны хамгийн чухал хэсгийн нэг. Яагаад тэгэхээр за сэтгэл зүйчийн хувьд маш олон ийм төрлийн одоо хүүхдүүдтэй мэдээж ажиллаж байгаа. Дандаа онцгцгий гэмтэрэг үйлцсэн хүүхдүүд, насан туршийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа гэсэн. Шинжээчийн хувьд болохоор энэ хүү энэ зүйлийг хийсэн үү хийгээгүй юу гэдгийг ерөөсөө одоо тогтоох шаардлагагүй. Яагаад тэгэхээр тэр ингээд бичлэгээр баримтчихсан. Тэгэхээр харин шүүхийн шинжээчийн хувьд одоо юу хийх гэж байгаа вэ гэхээр энэ хүү хийсэн үйлдэлтэй харамсаж байна уу? Хийсэн үйлдэлээ урдаас санаатайгаар төлөвлөж хийсэн байна уу? Хийсэн үйлдэлийнхаа үр дүн ухамсарлаж байна уу? Харамсаж байна уу? Ичиж байна уу? Гимшиж байна уу? Энэ хүүхэд шоронгийн системээр яваад дараа нь суллагдахдаа нийгэмд аюултай хүн болохоор байна уу? Болохооргүй байна уу гэдгийг тэр хүн шинжлэх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд шинжээч мэдээж хүүтэй ярилцаж эхэлнэ. За тэгээ 40 минутын турш ярилцлага болно. За Джейми бол маш ухаантай хүүхэд. За тэгээд манипуляц хийхтэй айгуу сайн. Гэхдээ л тэр чинь 13 настай хүүхэд. Мэргэжлийн хүний бол барж идэж чадахгүй. Тэгтээ Джеймигийн хувьд өөрийгөө эрэхтэй сэтгэл зүйчийг эмэгтэй гэж бодож байгаа учраас өөрийгөө одоо сэтгэл зүйчийг мадалчна гэдэгт амар итгэлтэй байна. Ярилцлагын турш эмэгтэй хүнийгээ одоо тэр ярилцлагын турш сэтгэл зүйчийг одоо доош нь хийх гэх юм уу? Жижиг үйл хөдлөлүүдээр доош нь хийх. Дээрээс харж харьцах. Сэтгэл зүйчийг удирдах, хянах гэж оролдох. Зааж, зааварлах, айлгаж, сүрдүүлэх гэж оролдох гэд айгүй олон орлогууд хийж байгаа. Сэтгэл зүйч бол хариу үйлдэл үзүүлэхийн оронд хэвчлэн түүнийг хянах хэрэгтэй. Тэгэд анхнаасаа л ярьж байгаа юм нь тэгэл Джеймигийн хэлж байгаа зүйл нь чиний өмнөх эрэгтэй сэтгэл зүйчтэй ажиллах арай амар байсан ч гэдэг юм уу те. Би чамайг айлгацсан уу? Чи 13 настай хүүхдээс айсандаа хиччихээн үү ч гэдэг юм уу? Тэнд өөрийгөө илүү том, илүү хүчтэй, илүү хяналтад байгаа эр хүн гэдгээр мэдрэх гээд
ажиллаа хийж байгаа сэтгэл зүйч гэж бодохгүй эмэгтэй хүн гэдэг нь дээр нь хараад байсан байхгүй. Тэгээд эмэгтэй хүн гэж үзэж байгаа учраас өөрийнх нь одоо мэддэг нөгөө нэг одоо инсэл ах нарынхаа зааж өгсөн нөгөө айлгаж сүрдүүлэх тактикуудаа бүгдийг ашиглаж байгаа. Тэнд халуун шоколадаа нэг цацж үзэж байгаа. Ширээ сандлаа балбаа шидэж нэг үзэж байгаа. Тэнгүүтээ шууд уучлаараа за би болий гэж үзэж байгаа. За тэгээд ингээд ярилцж байгаа хоорондоо Жейми санамсаргүй ер нь бол хүн алсан гэдгээ бол хүлээн зөвшөөрчдөг. Чи намайг яагаад ийм зүйл хийснийг ойлгохгүй гэж хэлснэ. Яг тэр даруй юу хэлснээ ойлгоо тэнд ингээд орилоо толгоогоо бариад юм цацж байгаа. Тэгээд цацсныхаа дараа одоо сэтгэл зүйч түр зур гарч амраад ирээгээд гарчаад тэнд ингээ камераар нөгөө нэг хянаж байгаа хүүг. Тэр юуг хянсан бэ гэхээр хүү сая өөрлөө нь орилж муухай хааш гаргаж юм чулуудсандаа ичж гинүү сандарж гинүү тэнд ингээд хүүхдийн одоо нөгөө гимгүү зам байна уу гэдгийг хянах гээд байгаа байхгүй. Тэнд ингээ хяналтаа алдаа том хүн рүү өөрөөсөө эрх мэдэлтэй хүн рүү орилож харилцсан хүүхэд чинь буруу юм хийснээ мэдээ тэнд айгаа түгшээд уйлдаг ч юм уу тийм зан гарах хэвээр. Гэтэл камер дээр Жейми юу ч болоогүй юм шиг өвшээгээд тоомжргүй байж байгааг нь харах юм бол Жейми аль хэдийн нөгөө хүүхдийн гимгүү байдлаа алдсан байгаа байхгүй тий. Сэтгэл зүйч буцаж орж ирээд тэгээ хүүтэй болохоор гэр бүлийнхэн талаар ярих гэж аягүй оролддог. Чи надаа аавынхаа талаар яриач, өвөөгийнхөө талаар яриач. Чиний хувьд одоо masculinity буюу эр шинж гэж юу вэ? Эр хүн гэж чиний хаар ямар хүн байдгийг гэдэг. Тэгээ ингээ аавынхаа талаар ярингууд Жейми аавыгаа амар өмөрдөг. Манай аав амар сайн хүн. Манай аав хөдөлмөрч. Манай аав ерөөсөө гэр бүлээ надад нэг ч удаа гар хүрж байгаагүй. Манай аав ээжтэй харин ч сайхан харцдаг. Манай аав мундаг хүн. Тэ? Аав маань ёстой сайн хүн. Жаахан ууртай. Гэтэ хин уургүй бид нар бүгдээрээ л ууртай шүү. Уурлаа гэдэгтээ аав маань хүнд гар хүрдэг хүн биш. Мэтэр ингээд аавыгаа бол ерөөсөө хэр халдаахгүй өмөрөөд байгаа. Тэгээ ээжийн талаар яриач гэсэн чинь манай ээж гой хоол хийдэг. Тэгэл болоо. Ээжийн талаар өөр юуч байхгүй. Ээж ихчийн талаар нэг тийм томжиргүй ярьж байгаа. Аавынхаа талаар ярих гээд жаахан сүрэг тал руу оруулах гэж аав чинь яагаад ууралдгийг гэх юм бол айгүй их ингэж одоо хамгаалж өмгөөлж тэнд хасж байгаа. Тэ? Уургүй юм байдیں۔ Уурлахаараа бид нар бүгдээрээ л тийм хийдэг шүү дээ. Манай уурлаад нэг удаа ингээд хашаа нөгөө нэг юм хадгалдаг амбарыг ингээд нураажсэн. Тэгээ ингээд сэтгэл зүйч тэр ингээд амбарыг нураахад чамд амар байсан уу? Чи айсан уу гэсэн чинь үгүй зүгээр. Ингээ амбарыг буудлгсан болохоос ямар биднийг зодсон биш ч гэдэм үү те. Тэнд ингээд аавыгаа болвол ингээд шүтдэг гэх юм уу, тахдаг гэх юм уу, тийм хандлага харагдаж байгаа. Ээж бол ээжийн талаар ярихад бол зүгээр гой хоол хийдэг. Түүнээс цааш байхгүйсэн. За тэгээ энэ шинжээ болохоор өмнө нь нэг удаа Жеймитэй ярилцж байсан. Тэгээд энэ хоёр дахь удаагийн ярилцлага. Тэгээд энэ ярилцлагын дараа ерөнхийдөө шинжээч бол одоо ингээд дүгнэлтээ гаргацсан. За Жейми бол яхаарахгүй энэ хэргийг урьдчилан төлөвлөж яагаад хийсэн. За энэ хүүхдийн хувьд бол одоо эсрэг гүйцэтгэх гэх юм уу эмэгтэй хүмүүсийг бол өөрөөсөө дорд гэж үздэг. Магадгүй нарциссистик буюу одоо нөгөө нарциссистик эмгэгтэй. Тэгээд хийсэн хэрэгтэй ямар ч одоо гимших өөрийгөө буруутгах ямар ч сэтэл байхгүй байгаа гэсэн дүгнэлт гаргасан болов уу гэж бодож байгаа. За тэгээд Жейми ингээд би хангалттай би одоо ингээд бит хоёрын ингээд ярилцлага үгээр дуусч ийн бит хоёрын сүүлийн ярилцлага одоо ингээд надад чамтай дахиж би бол дахиж чам дээр ирэхгүй гэсэн чинь тэнд Жейми гівгэн сандраад тэ орилоод ийм хурдан дуусч болохгүй байсан. Дахиад ирэхгүй мүү гэдэг ч юм уу тэр хэсэг нь яг юм жаахан хүүхдэрээ байгаа байхгүй. Тэрүүхэн ингээ айлгаж сүрдүүлэх гэж оролдож исэн хүнийг тэ одоо явж болохгүй ч гэдэм юм уу. Тэнгүүдээ би тань таалагддаггүй юу? Та надад туртаа юу гэж асууж байгаа. Тэгээд чи бит хоёрын харилцаа бол цэвэр ингээд ажлын харилцаа байсан гэсэн ч үгүй та намайг зүгээр хувь хүний маань хувьд ерөөсөө жоохон ч гэсэн
би тань таалагдаагүй юу гэдэг ингээд инсэлүүдийн эсрэг хүүснээ муулаад оромжлоод байдаг мөртлөө тэд нар таалагдах гэсэн хүслийнх нь бас одоо илэрлэн тэргээр ингээд дүрслэгдсэн байна. Тэгээ энийг болохоор Schrödinger's woman гэж ярьдаг байхгүй тий. За тэгээ энийг тайлбарлая гэх юм бол Schrödinger's cat буюу Schrödingering муурны онол гэж байдаг. Тэгээд энэ онол нь болохоор одоо ингээд чи хайрцаг дотор муур байгаа гэж төсөөл. Тэгээд тэр муурыг ингээд алах нэг төхөөрөмж байгаа гэж бас төсөөл. Тэгээд чи тэр хайрцгийг нээж харахаас нааш тэн дотор муур амьд өгсөн аль алинаар нь зэрэг оршиж байгаа. Альва зүйл хоёр төлөвт зэрэг оршиж болно гэсэн квантум физикийн онол гэх юм уу? Тийм Aaron Schrödingering эмэгтэй гэхээр яадаг вэ гэхээр сайн уу хөрхнөө танилцъя. Үгүй ингээд чи угаасаа цараймуутай явдалтай бүдүүн яхал юм байна шүү дээ. Тэгээ инсэлүүдийн хувьд ч гэсэн эмэгтэй хүн ингээд шал өөр төлөвөр зэрэг оршиж болдог. Тэр эмэгтэй өөрт нь боломж олдох юм шиг санагдвал сайхан хөрхөн секси хөрхнөө өөрт нь үгүй гэд өөрийг нь голчих юм бол тарган явдалтай бүдүүн яхан болно. Тэгээ яг энэ логикгүй гэх юм уу энэ байдал Джеймид амар тод илэрч байгаа. Тэрний хувьд те Кейтиг хавтгай цээжтэй царай муутай би ийм охин сонирхдаггүй гэж хэлсэн мөртлөө одоо ингээд болцоонд төрсэн баа. Өөрийг нь тоохоор болчлоо гэж бодсон үедээ болцоонд төрсэн баа. Тэд өөрийнх нь сонирхдаггүй өөрийнх нь нүдэнд муухай харагдаж байгаа эмэгтэйг болцоонд төрж яах юм? Тийм үстэй. Гэтэл Джеймигийн хувьд тэнд боломж гарлаа гэж харсан байгаа байхгүй. Нэр хүнд нь шалаар нэг унтсан охин учраас өөрт нь боломж олж магадгүй. За өөрт нь боломж олгож магадгүй учраас тэр охин сэтгэл татам юм шиг болж ирсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт л нөгөө өөртөө амар логиктэй сэтгэл хөдлөлөөр юм шийддэггүй, эрүүл сэтгэлгээтэй гэж яриад байдаг нөгөө инсэлүүдийн хувьд харин ч ямар ч логик байхгүй, ямар ч дэстараа ирэмб байхгүй сэтгэл хөдлөлтөө 100% захирагддаг гэдэг нэг иймэрхүү жижиг алхмуудаас нь харагдаад байдаг байхгүй юу. За тэгээ энэ ангийн төгсгөл сэтгэл зүйч ингээд хүүгээс салсны дараа ингээд илт салглаж чичирсэн уйлж байгаа. За энийг болохоор хүүгээс айсандаа уйлж ийн гэж харах нэг нь байгаа. Гэхдээ тэнд сэтгэл зүйчийн хувьд те ялангуяа шоронгийн гэмт хэрэгтнүүдэд ажилладаг сэтгэл зүйчийн хувьд хэр баргийн хүнээс айж уйлах нь бол гайгүй байх гэж бодож байна. Би харин юунаас олж уйлсан бэ гэж бодож байна вэ гэхээр харахад үнэхээр хөөрхөн жаахан хүү. Гэтэл тэр аль хэдийн нөгөө хүүхдийн гимгүү цагаахан байдлаа алдаад тэнд бусдыг манипуляц хийх, сүрдүүлэх, айлгах тэр байтугай алах чадвартай аратан болчихсон байгааг хараад харамссандаа уйлсан болов уу гэж бодож байгаа. За тэгээд тэр хоёр ярьсаар хагаад Кейти, Джейми хоёрын машины зогсоол дээр уулздаг талаар ярьж эхэлсэн. За тэгээд Джеймигийн хувьд болохоор надад хутга байсан. Өөрөөр хэлбэл надад бүх эрх мэдэл байсан. Би зүгээр Кейтиг айлгах чи гэж бодож ирсэн. Үнэхээр ална гэж бодоагүй. За тэгээд би Кейтигийн биед хүрэхийг хүсэж ирсэн. Биед хүрнэ гэдэг нь ерөнхийдөө бол бэлгийн хүчирхийлүүлэлт нь л гэсэн үг шүү дээ. Кейтигийн биед хүрэхийг хүсэж ирсэн боловч би хүрээгүй. Миний оронд өөр хөвгөн хутгатай байсан бол Кейтиг хүчинтэх байсан. Би тийгээгүй. Тэгэхээр би бусдаас дээр байгаа зүтэй гэж хэлж байгаа. Тэр хүүхэд өөрөө зүүнээс айдаг мөртлөө өөр хүүхдийг 7 удаа утгалаад алдсан хүүхэд. Гэхдээ л би ядчил хүчиндээгүй болохоор би бусад ирчүүдээсээ дээр байгаа зүтэй гэж хэлж байгаа байхгүй юу. За энэ мөчөд бол сэтгэл зүйч за яалт жаргагүй энэ хүүхдэд бол аврал байхгүй маа гэдгийг ойлгосон баг. Гэтэ энэ бол бас одоо нөгөө инсэл эрчүүдийн хувьд маш их байдаг. Өөрийнхөө одоо хийсэн үйлдэлтэй хариуцлага хүлээх чадваргүй дандаа бусдыг өөрийнхөө хийсэн үйлдэл буруутгадаг. Энэ
ийм зүйлээс болсон. Чи намайг ингээгүйсэн бол болохгүй. Миний ажил төрөл юм байсан болохоор би ингээ уурлаад ингэсэн. Ийм мөнгөгүй байсан учраас би ингэсэн гэдэг ч юм уу тий. Эсвэл өөрийнхөө хийсэн муу мухай зүйлээ дандаа бусадтай харьцуулж өөрийгөө одоо цагаатгадаг. Гэхдээ би ядчил тэрнтэй харьцуулахад ингээд байгаа зү. Би ямар ч юмар зодоод байна уу? Гэхдээ би ядчил ажилтаа байгаа зү. Тэгээ хараар чин тавилаа гэд би тэгээ ямар тэгээ хаяад явцсан уу? Тэрний нөхөр хаяад явцсан шүү дээ. Гэдэг ч юм уу тий. Дандаа өөрийнхөө хийсэн үг үйлдэлтэй хариуцлага хүлээхийн оронд ямар нэгэн зүйлийг буруутгах юм уу? Эсвэл бүр долоон доортой нь харьцуулж өөрийгөө тайвшруулах нь яг энэ инсэлт автсан эрчүүдийн одоо түгээмэл шинж чанар юм. Тэгээд энэ мөчөөс эхлээд ер нь сэтгэл зүйч энэ хүүхдэд бол аврал байхгүй гэдгийг ойлгосон байна. За тэгээд дээрэс нь одоо тэр 13 настай хүүхэд нас биед хүрсэн шүүхийн шинжээч мэрэгжилтнийг тэнд айлгах гэж сүрдүүлэх гэж бүр дээрээс нь ингэж тухаараа харж тэг юм шидэлж байгаа мөртлөө эрэгтэй харуулах үеиг ороод ирэхэд боллоо гэв. Тэнд эрэгтэй хүнийг хүндэлж байгаа, эмэгтэй хүнийг хүндэлж байгаа хоёрын ялгаа нь асар их өөр байгаа. Нийгэмд угаасаа тийм. Тэгээ сургууль дээр ч гэсэн эрэгтэй багш нарыгаа хүндэлж байгаа нь эмэгтэй багш нартай харьцаж байгаа нь хүүхдүүд бас амар ялгаатай. Яг эрэгтэй тэгээ энэ асуудал болохоор бас нийгэмд асар их байдаг. Эрэгтэй хүний дуу хоолой, эрэгтэй хүний хэлсэн үйлдэлийг хүмүүс илүү нухацтай, ноцтой хүлээж авдаг, эмэгтэй хүмүүсийг үл тоодог. За жишээлбэл би өөр дээр ярив. Би одоо ингээд эцгийн эрхт ёсны, мисожинигийн, эмэгтэйчүүдийн эрхийн талаар би ингээд маш их дуугарч байгаа. Тодорхой хэмжээний платформд хүрч байгаа. Гэхдээ 199% эрчүүд жишээлбэл миний ярьж байгааг эхний 1-2 минут хүрэх нь үгүй 1 минут сонсоод зайлг хайж сонсохгүй байгаа. Сонсон эмэгтэйчүүдийн магадгүй 50% нь санал нийлж хүлээн зөвшөөрнө. За 50% за юм ятцсан, хитэцсэн феминистийн гэж бодоод бас үл тоож байгаа. Гэтэл манай нөхөр надтай яг адилхан үзэл бодолтой хүн байдаг. Хэрвээ нөхөр маань яг миний ярьсан зүйлсийг цаасан дээр буулгаж аваад баа бэгүү энд яриад адилхан одоо ингээд контент хийгээд тавих юм бол манай нөхрийн хандлт амар өндөр болно. Маш олон хүн үзнэ. Маш олон хүн зүйтэй, ямар ухаантай залуу вэ? Хөө ийм хүн байдаг байсан юм уу? Ямар үнэн юм зардаг залуу вэ? Нэрээ тийм штэ. Ирчлүүд хүртэл үзэж сонсно. Бас тэг толгойд нь юм бодогдно. Нэрээ бас ийм байж магадгүй юм байна. Гэл бүр ингээд дорхноо супер од болно манай нөхрийн хувьд. Хэрвээ хийж эхлэх юм бол. Тэг ингээд нэг эрэгтэй дуу хоолой яг үндэ 100 агийн дуу хоолойтой тэмцдэг байхгүй. Тэг тийм учраас би уг ингээд бас эрэгтэй хүмүүсийг бие биендээ шаардлага тавиач, бие биендээ одоо эрэг нөлөө үзүүлээч. Энэ тэнд болохгүй бүтэхгүй юм хийж байгаа эрчүүдтэй та нар нийлээд шаардлага тавиад эхлэх юм бол эмэгтэйчүүд энд яриад байгаагаас хэдэн 100,000 дахин илүү одоо үр нөлөө үзүүлнэ гэд би үг нь ярьдаг. Тэгээд харамсалтай нь бол ийм эрэгтэй хүний үг илүү жинтэй тусдаг. Хэдийгээр адилхан юм ярьж ийсэн ч гэсэн. За тэгээд түүний нөгөө гай нь болохоор эрэгтэй хүмүүс хэдий худлаа, баримтгүй, буруу, бүр аюултай юм ярьж ийсэн ч гэсэн түүнийг нь илүү ноцтой хүлээж авдаг. Тэнд нотлох баримт байхгүй байна уу? Баримтын эсрэг юм ярьж гин үү? Санаанаас юм зохиож ярьж гин үү? Хамаагүй. Тэнд эрэгтэй хүний үгийг илүү их хүлээж авч сонсдог. Тэгж бодохоор амар гомдмоор байгаа зү. Тэгээ 3 дугаар ангийн дүгнэлт бол ерөнхийдөө ийм байна. За тэгэнгүүт 4 дугаар анги буюу гэр бүл. Энэ анги дээр болохоор за энэ явдал болсноос 7 сарын дараа Жемигийн аав ээж ихч 3 одоо нэгэн өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаа талаар
харуулдаг. Тэгээ миний хувьд энэ шоуны одоо яг энэ нэг ангиуд ингээд хоорондоо холбоогүй юм шиг өөр цаг үед өөрөөр явж байгаа. Гэхдээ дөрвөн өөр нөхцөлийг харуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай шийдэл болсон гэж санагддаг. За тэгээд энэ гэр бүлийн тэргүүн Эди Миллер яг бидний ойлголтоор сайн эр хүн. Үнэхээр гэр бүлээ гэсэн сэтгэлтэй хүүхэд нь болохгүй юм хийчихэд шаналж байгаа энгийн сайхан аав. Тэр ингээ их нэртэй хайртай, их нэртэйгээ сайн сайхан харилцдаг, хүүхдүүдтэй хайртай сайн аав. Тэр бол тийм хүний хүүхэд яагаад тийм зүйл хийчдэг байна гэж бодож магадгүй. Тэгээ би нэг хэлчихсэн шүү дээ, эрэгтэй хүмүүсийг үнэлэмж стандарт зааг нь тэг дээр байдаг. Тэг дээр байгаа ихэнх хэрчүүд тэг дээрээ ч очтгүй учраас бид нар тгийг 1000 гэж бодоод өргөмжлөөд магтаад байдаг. Гэтэл зүгээр л энгийн хүн байдаг гэж ярьжсэн. Яг үнтэй адилхан та энэ киног хараад Эди чинь сайхан эр хүн юм да. Хөөрхий дөө. Зүгээр л маш сайн хүн байна гэж бодож байгаа бол та бас яг энэ нөгөө эцгээрхт явсан тархиа угаалгаад одоо ингээд эрчүүд угаасаа ихэнх нь муу байдаг учраас тэг хавцаа байгаа хүн гайхамшигтай хүн гэж боддог. Тим тархи угаалтанд орсон юм байна. Уучлаарай, харамсалтай байна. Эдийг би ерөөсөө муу хүн гэж хэлэх гэж байгаа юм биш. Эди ерөөсөө муу хүн биш. Гэхдээ Эдид ямар асуудал байдаг вэ гэхээр сэтгэл хөдлөлөө удирдан хянах чадвар маш сул. За энийг дэлгэрүүлж тайлбарлая. За энэ өдөр болохоор Эдигийн төрсөн өдөр 50 насны төрсөн өдөр болж байгаа. За гэр бүлтэйгээ мэдээж хэдийгээр хүн тийм асуудалд орсон ч гэсэн хүний амьдрал үргэлжлэх ёстой. Тэр гэр бүлийн 3 хүн үргэлжлүүл амьдрахыг хичээнэ. Гэхдээ мэдээж маш их стресстэй байгаа. Тэр ингээд ойр тойрны хөрш зэрэгэлтэй хүмүүс нь бүх явдлыг мэдж байгаа, хоттой яраа мэдж байгаа. Одоо хүн амьтан ингээд шивэр авир хийж байгаа мэдээж маш хэцүү байгаа. Тэр гэр бүлийн 3 хүнд гурууланд нь хэцүү байгаа. Ерөөсөө амархан биш. Тэрийг би одоо үгүйсгээгүй. За тэгээд кино эхлэхэд тэр 3 үг нь ингээд аавынхын төрсөн өдөр учраас ресторан орж хоол идээгээд ярьжсэн чинь тэдний машин дээр нь дөрсгүй хүүхдүүд илт байндын доромж үг нонс гэд бичсэн байдаг. Сар ачсан байдаг. Юу шүртэг будгаар. За мэдээж ийм зүйл тэр 3-ын одоо уур амьсгалыг мэдээж эвдэж эхэлнэ. За Эдигийн хувьд бол их нэртэй тэг би түрүүн хэлсэн ихнэр хүүхэдтэй хайртай. За тэгээ хүн бас хэлчихсэн ээжт нь хизээч гар хүрж байгаагүй. За тэгсэн чинь Эди одоо машин дээр нь юм бичсэн дуур нь хүрээд за тэрийг ингээ арилгах гад савн маунгаар угааж үзэж байгаа мэдээж арилгахгүй л дээ. За тэгээ тэр өдөр ингээд айгүй хэцүү өнгөрч байгаа. За тэрийг бичгийг арилгахгүй бол нэг сэтгэлэн сэвтэй санагдсан учраас эхнэр охин хоёроо дагуулад барилгын дэлгүүр рүү явлаа. Тэгсэн чинь барилгын дэлгүүр дээр явж исэн чинь нэг худалдагч залуу таниад танаа хүүгийн чинь хийсэн зүйлийг би зөв гэж бодож байгаа. Таныг болон танаа хүүхдийг дэмжих хүмүүс бидний дунд амар олон байгаа шүү. Тэр болохоор нөгөө яг инсел манасфай алфа мейл ред пилэнд донтчихсон тийм амт байгаа байхгүй юу? Таны хүүгийн хийсэн зүйлийг зөв гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл гэмгөө охин хүүхдийг алсан зөв гэж бодож байгаа гэж үзэж байгаа байхгүй. Тэгээд хүсвэл одоо танаа гэр бүлийн хувьд жоохон муу өмгөөлөгч авчиж хүсвэл бид нэр мөнгө цуглуулад танд ингээд өмгөөлөгч авч өгч болно шүү. Тэр хүмүүс өөрсдөө зөв гэж бодсон зүйлдээ бүр ингээд мөнгө цуглуулж өгөх бэлэн байна. Тэр нь мэдээж ингээд Эдиг амар уурын хүргээд өөрийнхөө хүүхдийг бол буруу юм хийсэн л гэж бодож байгаа шүү дээ. Уурын хүргээд тэгээд гарч ирсэн чинь яг нөгөө машин дээр нь юм бичижсэн хүүхдүүд яг дагаад явж исэн чинь уурлаад юмд чинь ингээд бүр боож өгөх гээд тэр хүүхдүүдийг барьж аваад түлхээд тэгтээ мэдээ зодоогүй. Тэнгүүтээ одоо будга машин руугаа цацаад тэд чинь ингээд мэдээж амар стресстэй нөхцөлд орсон хүн тийм үйлдэл гаргаж болно. Тэгтээ эхнэр охин хоёрын байдлыг ажиглах юм бол
ер нь анханасаа ер нь киноны турш ажиглаад ах юм бол Эдигийн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах чадвар нь маш сул. Маш хурдан цухалддаг, бухимддаг, уурладаг. Гэхдээ уурлаа гэд хүнд гар хүрдэггүй боловч хурдан уурладаг. За тэгээд гэр бүлийнх нь одоо нөгөө Эдиг тойроод гэх юм уу? Эдигийн одоо тэр уур цухалдлыг хөдлөхгүйхэн тулд бүндгнөөд амьдраа сурцсан. Анзаарах юм бол эхнэр охин хизээч дуу өргөдөггүй. Аавынхаа аргыг олол бүндэг за гэдэггүй байдаг. Тэр стресстэй хэцүү байдалд орсныг ойлгож байна. Гэхдээ Эди ганцаархнаа стресстэй хэцүү байдалд ороогүй байхгүй юу? Тэр гэр бүлийн бүх хүнд стресстэй байгаа. Гэхдээ стресстэй байлаа гэд эхнэр охин хоёр нь стрессээ тэгж тайлж гинүү. Охин нь ээж аавдаа стрессээ гаргаж гинүү. Эхнэр нь нөхөр охиндоо стрессээ гаргаж гинүү. Үгүй. Тэнгүүд гэр бүлийн соёл нь аав нь жижиг сажиг юмд уурладаг, бус нь тайвшруулдаг тийм динамиктай байсан маа. За, ийм динамикийг харж өссөн хүн Жейми хэдийгээр аавдаа задуулж байгаагүй боловч тэр аавынхаа дүрс хийж уурладаг занг аавыгаа шүтдэг хүүхэд штэ. Тэгээд хүүхдүүдийн хувьд эцэг эхийнхээ үйл хөдлөлийг шууд өөртөө одоо шингээж авдаг. Тэгээд хүүгийн хувьд аав нь баатар учраас аавыгаа хийж байгаа бүх зүйл нь. Тийм учраас Жейми аавынхаа дүрс хийж уурладаг уурыг яг бүртрээ шингээгээд авчихсан байдаг. Тэгээд энийг бас ингээд 100% ген гэж бол хэлмээргүй байна. Ген тодорхой хэмжээнд байгаа. Дүрс хийж уурлах магадaltaй хүн байгаа. Гэхдээ тэр зүйлийг одоо хүрээлэн орчноор дамжуулан тохируулж өөрчилж болно. Тэнгүүд Жеймигийн хувьд аавыгаа баатар гэж боддог. Аавыгаа харсараа дүрс хийж уурладаг занг авчихсан. Тэр үе дүрс хийж уурладгийг нь яг сэтгэл зүйчтэй ярилцж байгаа үед харж байна. За тэнгүүт дүрс хийгээд уурладаг эрэхтэй эхнэр нь болохоор enabler буюу давраадаг төрлийн юм ихтэй. Үгүй гэж хэлдэггүй, өөрийгөө хамгаалдаггүй, дандаа бууж өгөөд идэг. За эрэхтэй хүн юм чинь ийм л юм чинь ингэчлээдэг аргагүй дээ. За яах вэ ингэчи да. За яах вэ би ингэч. За зүгээр гэд одоо ийм хортой юм уу сөрөг зан үйлийг нүүр тулаад шаардлага тавиад өөрчил зас гэж хэлхийн оронд ямар нэг мөргөлдөөн хэрүүллээс айгаад за гэж бууж өгдөг. Тэгээд энэ хоёр хүний одоо энэ динамик бараг ингээд нийт хүн амын дийлэнх нь баг. Нэг бол ээж нь тийм тесэрдэг ууртай, аав нь тайван, аав нь ингээд аргыг нь олоод байж байдаг. Эсвэл ээж нь яг ингээд бууж өгвөл аав нь ингээд галзуурал байж байдаг. Тийм динамиктэй гэр бүлүүд дийлэнх нь ах гэж би бодож байна. Тэгээд тийм юмыг харж өссөн хүүхдүүдийн хувьд энэ ингээд хэвийн зүйл болчихж байгаа. Аль нэг эцэг их нь дүрс хийгээд уралж лээдэг, элдв янзын гомдмоор үг хэлжил байдаг. Тэгээ нөгөө тал нь тесэрч төвчж байдаг. За тэгээд эдний одоо Миллерийн гэр бүлийг харах юм бол Жейми яг эцгийнхаа одоо validation буюу эцэгтэй хүлээн зөвшөөрөгдөх одоо юм туйлын зорилго нь эцгийгээ одоо эрэгтэй хүнийг шүтдэг. Эмэгтэй хүмүүс буюу ээж эгч хоёроо үл томсролтой хандлага. Үүнийг нь хаанаас харж болох вэ гэхээр за хамгийн эхлээл баримтлагдаад явахдаа одоо нөгөө appropriate adult гэсэн шүү дээ. Харгалзах насан турш хүнээр хэнийг сонгох вэ? Ямар ширгэлцэг шууд аав гэж. Хэдийгээр ээж нь одоо тэр хүүхдийнхаа илүү нарийн деталуудыг мэдчихсэн шүү дээ. Наадах чинь зүүнээс айдаг ингэдэг би орох уу гэж хаад шууд аавыгаа гэж аа. Нэгдүгээрт аавдаа илүү итгэдэг. За хоёрдугаарт аав нь өөрийг нь ойлгож магадгүй гэж утсан баг. Би ингээд уурандаа дүрсгийж уурлаад эмэгтэй хүүхэд алдсан.
аав бас дүрсгэж уралдаг юм чинь намайг ойлгож магадгүй гэж ботсондоо аавыг авч явъя гэж ботсон баг. За тэгээ дээрэс нь бас ээж шигээ бас нэг тийм үл ошодог бас нэг хүн гэж өлегтэй боддгоо зүгээр нөгөө хоол хийдэг, гоё хоол хийдэг гэдгээр нь харж байгаа учраас ийм өндөр стресстэй аюултай нөхцөлд бол ээж нь өөрийг нь хамгаалж чадахгүй гэж бас бодсон байж магадгүй. За тэгээд хамгийн сүүлд нь одоо тэр гэр бүлийн гурыг машиндаа явж яхад нь Жэми буцдаг. Тэгээд машиныхаа нөгөө нэг Bluetooth-тэй холбогдсон байж байгаад ярьдаг. Тэгээд эхэндээ болохоор Жэми гуруулаа гэж бодоогүй зөвхөн аавтайгаа юм ярьж гин гэж бодоод тэгээд юм ярьж байгаад ааваа би бодлоо өөрчилсөн. Би нөгөө шүүхийн өмнө буруугүй гэж мэдүүлэхээ болоод би буруутай гэж мэдүүллээ гэж хэлж байгаа. Тэр нь одоо өөрөөр хэлбэл би ингээд хүн алсан гэдэг хүлээн зөвшөөрнө шүүхийн өмнө. Өмнө нь болохоор алаагүй гэж зүтгэх гэж одоо би зөвшөөрнө гэдэг чинь. Тэгсэн чинь ингээд аавтайгаа болохоор ингээд зүрх сэтгэлээ нэгээд ярьж байсан. Тэгсэн чинь хажуунаас нь ээж ихч хоёр нь бит хоёр бас сонсож байна гэдгсэн чинь би уг нь хоёулахнаа ярьж байгаа гэж утсан шүү дээ. Гэл тэгснээ ингээд анзаарах хуйц дуу нураагаал. Тэгсэн заа баяртай. Гэт тасалчиж байгаа. Тэнд ингээд аавтайгаа тэр үүсгэж байгаа харилцаа. Ээж ихч хоёртойгоо харилцаж байгаа. Тэс өөр. Тэнд ээж ихчтэйгээ сайн уу баяртай баярлалаа уучлаарай гэж энэ киноны турш баг нэг ч хэлээгүй баг. Аавтаа бол тэрийг хэлчихсэн. Тэгэхээр л нөгөө эр төвтэй хүн болчгоор хэдийгээр тэр ээж нь бол аягүй сайн л бас ээж байсан шүү дээ. Хэдийгээр одоо тэр нөхөр хүүгийнхаа одоо тэр өөдгүү бологгүй байгаа шинж чанаруудыг нь твчиж өнгөрүүлдэг боловч муу хүн бас байгаагүй. Тэгээ муу хүн байгаагүй бүх зүйлийг твчиж өнгөрүүлдэг байснараа одоо тэр хүүгийнхаа нүдэнд ээж нь ерөөсөө үн цэнэ алдсан. Ээж бол зүгээр тэгэл хоол игээл байж идэг. Өөр үн цэн байхгүй. Хүндлэх юм байхгүй. Хүн гэж харах юм байхгүй. Тэр ээжэд итгэхгүй болчихсон байна. Тэгээ энэ нь болохоор ээжийг хайрлах үг гэсэн үг биш. Тэгтээ өөртөө адилхан хүн гэж үзэхгүй байгаа байхгүй. Дорд үзэж байгаа байхгүй. Зүгээр л хоол идэг. Намайг төрүүлсэн хоол идэг миний хайртай нэг юм. Тэгэд ийм хандлагаар өсчихсөн хүүхэд мэдээж эмэгтэй хүүхдүүдийг бол бас л ээжигээ хоол идэг миний хэрэгцээг хангадаг зүйл гэж бодож байгаа л эмэгтэй хүүхдийг одоо миний романтик хүсэл дур хүслийг хангах зүйл гэж харах нь аргагүй. Тэгээ түүнийг одоо биелүүлэхээс татгалцсан учраас алчихсан байгаа. Алснаа аавд болохоор би буруу зүйл хийгээгүй гэж хэлээд байгаа. Тэгээд хамгийн сүүлийн хэсэг нь бас айгүй хүнд байсан л та. Тэгээд энэ болохоор ингээд өөртөөхөө ингээд төрүүлээд хөөхөн няраа байхаас нь 13 нас хүртэл нь хайрлж инхрийлж өсгсөн үрэн тэ бяцхан хүн алсан алуурчин болоод одоо ингээд шүүхийн өмнө шийтгэж байгаа. Юу хаанаас буруу хийчвэ хоёулаа гэдгээ ярилцж байгаа. Grief буюу одоо гашуудж байгаа. Тийм эцэг эхийн яг юу байсан? Сэн байсан. За тэгээд дээрэс нь одоо тэр охиноо болохоор хэрхэн neglect буюу одоо үл хайхарж байгаа байдлыг нь бас 1-р ангиас эхлээд анзаарч байна. Цагдаа нар гэртэн дайрж орохдоо хаалгыг нураачаад аваа явцсан. Тэр гурав очсон байжснаа ингээд гэр орон маань ингээ хаалгагүй яадаг юм лээ гэснээр охиноо чи очиж гэж байгаа байхгүй тий. Тэр хаалгагүй гэрт охин нь байж байгаад юу ч болох юм. Тэр ингээд охины одоо ингээд байдал нөхцөл байдалд нэг их тийм анхаарал сэтгэл зүйн байдалд нь анхаарал олигтой хандуулж чадахгүй байгаа. Өөрсдөнд нь амар хэцүү байгаа гэж ярьж байгаа боловч охинд нь ямар байгаа талаар бас олигтой ярихгүй байсан. Тэгээ охин нь өөрөө сүултээ хэлдэг штеп. Надад ч гэсэн хэцүү байгаа. Би чинь Жэмиг ихч сургууль дээр ингээ хүн болго ярьж байгаа. Бүгдээр л хачаа амтан гэж боддог. Тэ? Тэгтээ би нүүхгүй, би эндээ үлдэн гэдэг. Тэгээ ингээ болцоонд явах гэж байгаа гэд хэлсэн чи ээж нь тэгж хэлдэг. Тэр залуу чинь ямар юм чамааг ингээ take care буюу ингээ асарч халамжлаад аваад явж чадах уу гэж асууж байгаа. Тэгэхээр нөгөө ээжийн хувьд амар уламжлалт эмэгтэй хүн үү эрэгтэй хүнээс л хамааралтай ингээд эрэгтэй хүн өөрийг ингэж хөтөлж авч явах ёстой гэдэгт үнэмшсэн хүн байсан юм болов уу гэж
би бодоод байгаа. Нэг сэн дээр бас ярьдэн штэ. Амар өсвөр нь хүүхэд байхаасаа үргэлж жаад хоёлаа суудсан. Тэгээд ээжийнхэн хувьд бол магадгүй яг ийм айгүй эр төвтэй аавын гэрээс гараад нөхрийн гэрт орчсон. Болохоор ингээд ертөнцийн өөр юмсын талаар одоо юу байхгүй, төсөөл байхгүй. Тэгэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бараадаад л үгийг нь дагаал тэгэл ааш гаргуул аашийг нь засаал амьдарч явах ёстой гэж боддог хүн юм шиг байгаа. Тэгсэн чинь охин намайг яагаад хин нэг нь халамжлах ёстой гэд би өөрийгөө халамжлаад аваад явж чадна штэ гэж хэлж байгаа. Нөгөө ингээд айлын том охин маш их стресс асуудал ирчихсэн. Тэнд ингээд эцэг их нь одоо зөндөө олон юмыг туулж байгаа учраас бас өөрийнх нь сэтгэл зүйн хэрэгцээг хангаж чадахгүй болсон болохоор тэр охин ингээд өөрөө өөрийнхөө эцэг их нь болчихсон. Өөрөө өөрийгөө ингээд хүмүүжүүлээд явж байгаа охины хувьд ээж нь ингээд нэг залуу өөрийг нь халамжлах ёстой гэж хэлж байгаа амар сонин санагдаад үгүй би өөрийгөө аваад явж чадна гэж хэлж байгаа юм л та. Тэгээ яг ингээд нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүүхдүүд ингээд хүмүүжээд одоо энэ нийгэмдэр эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо одоо гэрлэж суух хүүхэдрүүлэх нь улам багасаад байна гэж штэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцаанд орхон багасаад байна гэдэг нь яг эндээс харагдаж байгаа байхгүй. Бид нар эмэгтэй хүүхдүүдээ өсгөхдөө хэрсүү, буйртай, суйртай, бие даасан тэ багаас нь ингээд янз бүрийн юм хийлгээд ачаалал үүрүүлээ сургачдаг. Дүүнэрийнхээ ээж нь болгочихж гин. Тэ гэр орны ажилд зарчиж гин. Илүү томоотой байхыг шаардж гин, сайн сурлагатай байхыг шаардж гин. Гэтэл хөвгүүдээ болохоор зөндөнд яаж чинь эрэгтэй юм чи яаж чийсэн тэгэл нэг өсчихнэ. Олон дөө болно. Ямар ч зүйлсэн тэгэл сурлага мурлагч яах вэ ингэсгээл ингэж байгаа л эрэгтэй хөлт болох юм болчихдээ ингээл хайчин. Тэгэнгүүт тэнд бага байхаасаа насанд хүрсэн хүнтэй адилхан ачаалал авсан ч гэх юм уу илүү өндөр шаардлагатай өссөн охид шаардлага тавилгүй бага зэргийн зэрлэг байдлаар өссөн хүүгүүд хоёр нас биенд хүрэхээр мэдээж эрэгтэй нэмэгтэйдээ гологдож эхэлнэ дээ. Ядчил наандчил хоолоо хийгээд идэж чадахгүй, хувцас угааж чадахгүй, амьсаа нөхөж чадахгүй, наад захын хэрэгцээгээ өөрөө хангаж чадахгүй насанд хүрсэн хүн болчоод энд авь адилхан ажил хийгээд ядарж байгаа нэг хүнийг чи намайг арчлаа гэд байдаг хүү өсгчөөр чинь тийм хүүтэй тийм залуутай амьдарч ирсэнээс энэ эмэгтэй чинь би гав ганцаараа өөрийгөө болгоод амьдарч ирсэн дээр байна. Өөртөө ачаал нэмгээргүй байна гэж үзэх нь зүр ясны хэрэг үстэй. Яг эндээс одоо тэгэд энэ кинон дээр ингээл эцэг хоёр нь бит хоёр юу буруу хийчихвэ гэж уйлал те аав нь ингээл хамгийн сүүлд нь тэр хүүгийнхаа баривчлагтаад явсан орон дотор нь бамбруу шинийгээд үнсээд уйлжаа. Тэр болохоор ингээд хүүгээсээ үлдсэн тэр нөгөө гимгүү байдлын сүүлийн зүйлтэй цалхас хийгээд ингээд хүүгээ мангас болцсон гэдэг нь хүлээн зөвшөөрж байгаа. Миний хайртай хүү ингээд мангас болчихсон гэдэг хүлээн зөвшөөрж байгаа аав. Тэгээ бас их нартайг ярьдаг те аав нь өөрийг нь амар зоддог байсан. Тэгээ би өөрөө хүүхдтэй болохоор хизээч хүүхдээ зодохгүй гэж бодож байсан. Тэгээ зодоочгүй. Тэгтээ хүү маань ийм хүн болчлоо. Тэгээ би яаж ийм хүү өсгөцсөн бэ? Тэгтээ би яаж ийм сайхан охин өсгөцсөн бэ гэж ярьж байгаа. Тэнгүүд л нөгөө өөрийнхөө бага насндаа авсан шархаа эдгэхгүй бол хэдийгээр аваасаа зодуулдаг юмыг нь авахгүй хүүхдэд амжуулахгүй гэсэн боловч тэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч дарддаг юмаа сайн сураагүй улмаас тэнд хүүхэд нь бас тийм зүйлийг өөрийнх нь травма хүүхдэд дамжаад хүүхэд нэг юм тэр хийцэн ба. Гэхдээ энэ хоёр хүний хоёуланг нь бас буруудах боломжгүй. Яг энэ киноны бүтцийг харангуй тийм дөрвөн төрлийн юм байгаа даа тийм. Энэ залуу хүүхдүүдийг мангас болгож хувиргаж байгаа эмэгтэй хүмүүсийг яргалж тамалж алж хүчрхийлдэг хүн болгож хувиргаад байгаа зүйлс нь нэгдүгээрт төрийн зүгээс сургууль боловсролын системийг нь орхигдуулчаад байгаа учраас хангалттай боловсрол эзэмшиж боловсрох тархиа хөгжүүлэх хэрэгцээг хангаж чадахгүй. Хоёрдугаарт гэр бүлийн зүгээс одоо энэ эдийн засаг нийгмийн байдлаас болоод өмнө нь бол
аав нь дангаараа ажил хийгээд ээж нь гэр бүлээ одоо ингээд төсөж хүмүүжүүлчихдэг байсан бол одоо нэг хүний цалингаар ягаад ч амьдрах боломжгүй болсон учраас аав ээж хоёр нь хоёулаа мачидлаа ажиллаж одоо ингээд цаг наргүй ажиллаж иж хүүхдүүдийн хэрэгцээг дийлж байгаа учраас хүүхдүүдтэй гарах цаг тэр гэр бүлийн харилцаа бас тэнд хаягдчихад байгаа. Тэгэхээр ингээд эцэг эхийн харилцаа оролцоо сул байна гэж ярьж байгаа боловч тэнд цаана зохицуулалт байхгүй байна. Тэ? Байр үнэтэй байна. Хоол үнэтэй байна. Хувцс үнэтэй байна. Тог үнэтэй байна. Сургалтын төлбөр үнэтэй байна. Түүнийг олохын тулд эцэг эхчүүд ажиллахаас өөр аргагүй. Ажилчингоо тэнд хүүхдийг хүмүүжил орхигдоод байна. Хүүхдийнхээ хүмүүжлийг багш нартанд даалгах чиг гэхээр багш нар нь хэтэрхий олон хүүхдтэй тэнд бас ярьж чадахгүй байна. Тэгэнгүүт хүүхдүүд бие биенээсээ болон интернетээс үлгэр дуурайлал авч байна. Тэгээд интернет гэтэл өөрсдийг нь ашиглаж баяжих гэсэн боловч яг үндэ аюу нийгэмд халтай юм зааж өгдөг предатор буюу тийм араатанлаг хүмүүс зөндөө байна. Тэ? Одоо гэр бүл сургуулийн орчноос хангалттай цаг зав дэмжлэг тусалцаа авч чадахгүй байгаа хүүхдүүд интернетэд хандгаад охид нь бэлгийн мүлжлэгт орчих гоод насанд хүрсэн хүмүүст ашиглуулчих гад янз бүрийн хүмүүс зураг мургаа явуулж агаад тэ ямар янз бүрийн бэлгийн халдлаганд өртгөхөд байна. Хүүгүүд нь болохоор тийм инсел, red pill, manosphere, alpha male инфлюенсерүүдэд олцлогдчих гоод байна. Энд ингээд айгүй олон хүчин зүйлс зэрэг бүрдэж байж хитгэн ганц 2 жилийн өмнө лего тоглоод явж исэн хөөрхөн хүүгүүд эмэгтэй хүүхдийг үзэн ядсан даалгах хэмжээний инсел тэ эмэгтэйнийг үзэн яддаг мисожинист болж хувирж байна. Энэ ингээд нийгмийн зүгээс бид нэр хүүхдүүдээ ялангуяа тэ огтоо ингээд амар ингэж дарах хэвээр, хайрлах хэвээр, хамгаалах хэвээр гэдэг байгаа мөртлөө хүүгүүдээ ингээд зүнд нь хайчихсны гайн яг одоо энд ингээд аимшигын муухай гэмт хэрэг хийдэг хүмүүс интернетэд хүүхдийг чинь хүмүүжүүлж байна, сургаж байна. Энгийн бос юмнуудыг энгийн гэж ойлгуулж байна. Гаж юмнуудыг тархинд нь хэвэн гэж ойлгуулж тасгаж байна. Тэгээ ийм зүйлээр өсөж хүмүүжсэн хүүгүүд яаж аз жаргалтай эр хүн болох юм бэ? Бид нар яаж амжилттай нийгмийн харилцаанд орж, яаж сайн хүмүүстэй нөхөрлөж, яаж сайхан ажил хийж, яаж амжилттай гэр бүл зохиож, сайн эцэг болж чадах юм бэ? Яагаад ч чадахгүй штэ. Тэгээ энэ болохоор зөвхөн Англид ч юм уу, Америкт ч юм уу болдог үйлдэл биш. Одоо манад ороод ирчихсэн байна. Та нар Instagram дээр, Facebook дээр яг энэ сэдвээр яг ийм эмэгтэйчүүдийг үзэн ятгахад уриалсан single mom-ууд хитрхи ихтэй улс оронд аюул учруулж байна. Амин хувийн тэг жаргалаа хөөсөндөө гэр бүлээ өмчрүүлж байгаа single moms их болж байна энэ төр гэж ярьж байгаа инфлюенсерүүд эрэгтэй инфлюенсерүүдийг харсан штэ. Гэтэл single mom байгаа л бол тэнд single dad заавал байгаа. Single mom гэдэг чинь ганц бие ээж гэдэг чинь хүүхдээ аваад үлдсэн ээж байхгүй юу? Өөрийнхөө гаргасан хүүхдийн өмнө хариуцлага хүлээгээд тэр хүүхдээ өсгөж байгаа ээж байхгүй юу? Гэтэл тэнд хүүхдээ орхиод явсан, хаяад явсан эцгийн тухай биш, хүүхдтэй үлдсэн ээжийг буруутгаж ярьж байгаа нь энэ өөрөө асуудал байгаа байхгүй юу? Яагаад ийм олон single mom байгаад байна вэ биш? Яагаад ийм олон эрчүүд эмэгтэйчүүдийг single mom болгоод байна вэ гэдэг талаас нь ярих хэрэгтэй. Үр хүүхэдтэй болчоод зүгээр уйдсандаа нөхрөөсөө салдаг эмэгтэй аюу цөөхөн штэ. Тэнд үнэхээр байж болохгүй болоод л ямар нэг юм нь магадгүй тэнд аюултай сэтгэл зүй бие махбодынхоо эрүүл мэндийн хувьд аюултай байдалд байсан байж болно. Тэнд араар тавиад байсан байж болно. Араар тавилт гэдэг чинь ер нь бол сэтгэл зүйн хүчирхийлэл гэж би бол хэлнэ шүү.
тэнд янз бүрийн хүчирхийлэл ч юм уу аз жаргалгүй харилцаа байгаад исэн учраас тэнд чинь single мамууд үсэт байна. Гэтэл тэнд хариуцлага даагаад өөрийнхөө бүтээсэн хүүхдийг өсгий гэж аваад үлдэж байгаа single мамуудыг яагаад буруутгаад хариуцлага хаяад явцсан эцгүүдийг юус ярихгүй. Тэгээд ингээд салангууд ээж нь хүүхдээ авчиад уулзуулдаггүй. Үнэхээр уулзмаар байгаа бол эцгүүдний шүүхэд хүсэлт гарах хэрэг байгаа штэ. Байгаа штэ. Ээжийг 7 хүртэлх хүүхдээ аав гэдэг. Гэхдээ эцэг нь шүүхэд өргөдлөгөөд шүүхтэж болно штэ. Эцгүүд нь өөрсдөө шүүхддэггүй л болохоор ээжүүд нь автоматар авааддаг болохоос биш. Харин ч эцгүүд нь хүүхдээ аавна гэж шүүхтгэхэр хэр баргийн тийм хүсэлт орж ирдэггүй учраас шүүх амар ноцтой хандаад болж үл эцэгт нь өгчихгүй байдгийг. Нэг тийм ямар нэг юм энгийн байдгаас нэг юм ховор тохиолдол гарахаар хүн болгон сонирхдаг шүү дээ. Яг тэрэн шиг эцгүүд барагтаа л хүүхдээ аавна гэж шүүхддэггүй учраас хүүхдээ аавна гэж шүүхтж байгаа эцэг айгүй содон ховор харагддаг учраас шүүгчд ч тэр хүүхэд шинжээчд тэр болж үл эцгийнхэн талд шийдвэр гаргачих гээд байдаг. Өөртөө тэнд хүүхдтэйгээ уулзъя. Хүүхдээ авъя гэж ямар нэг алхам хийдгүү мөртлөө зүгээр тэнд хариуцлага сайхан болтцсон. Тэгээд хүүхдийн тэтгэмж төлдөг үү эсвэл төлдөггүй яв тэгсгчээд тэнгүүтээ тий ингээд намайг хүүхдтэй минь уулзуулдаг энэ төр гэл яриад байдаг. Гэтэл уулзуулах тэр хууль зүйн эрх зүйн хүрээ чинь чамд байгаа шүү дээ тий тэр эцгүүдэд. Тэнгүүд ингээд өөртөө хүүхдээ авъя гэдэггүй. Шүүхэд ханддаггүй. Тэгсэн мөртлөө надтай уулзуулдаггүй гэдэг тийм ярьцдаг. Эцгүүд зөндөө байгаа. Тэг магадгүй уулзахын тулд одоо эсвэл тэтгэмжээ өгөх хэрэгтэй юмгүй тэрэн дээрээ гороож байгаа ч юм уу. Ингээ хорвоо дээр 2 хүн нийлээл хүүхэд гаргаал ирсэн л бол үүрэг хариуцлага дундах хэрэгтэй. 2 хүн салсан ч гэсэн аль нь тэр хүүхдийн ээж аав байхаа болгоосгүй харамсалтай нь Монголд болохоор ээж аав нь салахаар шууд автоматар аль нэг нь хүүхдээ салгаж аваад тэр чигт нь уулзуулахгүй нөгөө эцэгээс салгачдаг. Тэгээд мэдээж Монгол хүүхнүүд ч бас ингээд эцэгтэй нь уулзуулахгүй шарандаа тэгдэг юм байгаа. Тэлээгээд аавууд нь шүүхэд хандж болно. 100% хууль байгаа. Тийм тохиолдолд эцгийн эрхийг хамгаалах хууль байгаа. Эцгүүд өөрсдөө зүгээр л тэрийг тоохгүй хайчдаг. Тэгээ ийм асуудал байхад ямар нэгэн шалтгаанаас болоод ямар шалтгаан болоод байгаа болоод ийм олон single mom байгаа даа гэж бодож байна. Эмэгтэйчүүд нь задарсандаа single mom болцоогоод байна уу? Эрэгчүүд нь задарсан болохоор single mom-ууд болох шийдвэр гаргаад байна уу гэдэг статистик баримттай юм ярихын оронд одооний эмэгтэйчүүд зовлонд авахгүй, төвчээр байхгүй, цолиос гаргаж чадахгүй учраас хувийн жаргалаа бодоод хүүхдээ өмчрүүлэх шийдвэрийг гаргаж байна. Гэсэн юм яриад тэрэн дээр нь хэдэн мянгаараа тэглэхгүй яадгийн гэсэн юм ярьж байгаа. Ийм контент бүтээгчид Монголд өндөө олгонсон мэлээ. Би тэднийг нь үзхийг ч хүсдэггүй гарч ирэхээр блоклоод хайчдаг. Би одоо тийм хүмүүст хариу өгч тэр хүмүүс рүү очих урсгалыг нь ерөөсөө нэммээр байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ Instagram ч вэ, Facebook ч вэ, YouTube ч вэ, TikTok ч вэ бүгдээрээ алгоритм буюу одоо юм тооцооллын томьёололтой байгаа. Таны одоо үзэж байгаа хэр удаан таныг ингээ контент үзэх болгонд хэр удаан үзэж байгаа яг ингээд хідэн удаа дарж байгаа ч юм уу те энэ болгоноос чинь таны үзэж байгаа контент болгон дээр чинь тэд нар анализ хийгээд таны хідэн настай одоо ямар хуу сонирхолтой ямар ажил мэргэжилтэй чөлөө цагаараа юу хийдэг юу сонирхдог юу худалдан авах магадaltaй гэд бүх ингээд таныг ингээд категориор гаргаад ингээд хийцэн байна. Тэгээд та өөрөө хачин хүмүүсийн контентийг үзээд байх тусам таныг ийм юм дуртай юм байна гэж танд цааш улам илүү олон тип контент харуулна. Тийм болохоор би элдв янзын балай контент бүтээгчдийн контент дээр огт дарахгүй хайчдаг. Нэг дарчих юм бол миний ингээд
фид дээр байнга гарч ирэх учраас. Гэтэл бас энэ одоо red pill инсэл контентууд их хандлт өндөртэй байдаг учраас social media компаниуд айгүй муухай одоо жишээлбэл одоо нөгөө бүх хэрэглэгчдийг бол ингээд категорчлогдсон байгаа тийм үү? Залуу 13-аас 18 насны эрэгтэй гэдэг юм уу? Тийм хүүгүүдэд за ялангуяа машин ч юм уу, спорт ч юм уу, бодибилдинг сонирхдаг тийм төрлийн контент хайгаад YouTube дээр бичсэн хүүгүүдэд баг багаар тэр red pill контентыг алгоритм гаргаж ирээд байдаг. Тэгээд нэг мэтгэд одоо фид нь тэр чигтэй эмэгтэй хүмүүс бол муухай, эрэгтэй хүмүүс бол одоо орчин үед ингээд бараг эрхэн зөрчигдөд бид нэр ингээд хавчидан гадуургаад одоо бараг сүнж дуусах гэж байна. Тэгээ би эрэгтэй хүн бол төрсөн миний буруу юм уу гэсэн. Тэ? Наад хүүхнүүдийгээ дарж ав гэсэн ийм контент бүтээдэг хүмүүсийн контентор дүүрсэн байна. Тэгэхээр одоо ийм зүйлээс сэргийлэхийн тулд бүгдээрээ юун турун хүүхдтэй илүү цаг гаргах, хүүхдтэйгээ ярилцах. Тэгээ нөгөө кинон дэр хэлдэг штеп. Жемигийн аав нь хүн маань гэртэл байгаадсэн, өөрийнхөө өрөөнд л байгаадсэн. Тэгээ бид нэр аюулгүй гэж бодсон. Ийм аюултай зүйлд орсон байсныг бид нар яаж мэдх юм бэ? Хүүчин охин чинь юу хийж байгааг, юу үзэж байгааг, хинтээ нөхөрлөж байгааг байнга сонирхож мэдэх ёстой. За тэгээ монголчуудын нэг хандлага байгаа. Хүүхдтэй нэг ухаалаг хуцаад өгсөн. Facebook нэгэд өгсөн. Тэгээд ерөөсөө утасныхын хэрэглээг огт хяндаггүй. Хүүхэд нь энэ зүсэн зүйлийн замбраагүй юмтай интернет орчинд 5-аараа 24 цаг орох эрхтэй. Ээж аауд нь өөрсдөө технологийн мэдлэг муу учраас тэнд хүүхдийн цагийг хянж болдог, хүүхдийн юу үзэж байгааг хянж болдог гэднийг ч мэдэхгүй. Тэгээд өөрийнхөө хүүхдийг өсгөхийн оронд интернетийг өсгөх гэж хүчиж байгаа. Интернет төгсөж байгаа өсгөх гэж. Тэнгүүтээ Монгол ч юм уу контент бүтээгчтэй хүүхэд надгаж харж байгаа бойл гэж. Гэтэл тэр контент бүтээгчд яг үнэндээ тэгтээ хүүхдийг чи өсгөх бол аль байхгүй. Тэгээд та одоо монгол хүмүүсийг хянж чадлаа гэж бодоход интернетэд Монголоос 7 доор амар олон хүмүүсийн бичлэг байгаа. Хүүхдүүд чинь гадаад хэлтэй болсон бол шууд тэрийг олоод үзчихэв. Та бүхэл бүтэн интернет гэдэг агуу сүлжээг та яагаад ч хянж чадахгүй учраас та өөрийнхөө хүүхдийн хэрэглээх нь хэвээр байхгүй. Гэтэл тийм ажиллаа хийхээс залхуураад эсвэл нэг технологийн мэдлэггүй гэдэгтээ дултуудаад чадахгүй. Тэгээ хүүхдэд зүнд нь хайцсан. Хүүхд нь интернетэд юу ч хийж байгаа юм тийм мэдэхгүй. Миний ингээл нэг контент ментент төр жоохон хүүхдэд орж ирсэн заримдаа ингээл том хүний юм бичсэн. Надтай ингээл ан ман хэрүүлэх гээл орж ирдээ. Манай хүүгийн үеийн хүүхэд. Тэр хүүхэд хизээч бодит амьдрал дээр миний үдээс хараа тийм юм хэлэхгүй мөртлөө интернетийн орохоор тийм амар зөрөгтэй болчих жоохгүй. Тэгээ би бол гэтээ жоохон хүүхдүүдэд бол хэрүүл хийх хэрэггүй. Би зүгээр тэр хүүхдүүдийг шууд блоклол хайчтیں۔ Тийм хүүхдүүд одоо миний контентыг үзмээргүй. Үзэх шаардлагагүй учраас. Тэгэхээр ингээд хүүхдийнхаа хүмүүжилд анхаарай гэдэг үгийг одоо би хэлэх нь хаашийн. Гэтэл та өөрөө хүүхдийнхаа хүмүүжилд анхаарахаас залхуураад багшд нь ч юм уу, интернетэд ч юм уу найзууд нь хайчих юм бол таны хүүхэд танд танигдахгүй хүн болчихсон байх магадлал амар өндөр юм байна шүү. Ялангуяа одоо энэ технологийн хэрэглээ ийм болсон үед хүүхдийнхаа гинэн цаалган хүүхэд байдлыг нь хамгаалахын тулд технологийн хэрэглээтэй нь юу үзэж харж байгаатай нь толгой дотор нь юу эргэлдээд байгаатай нь байнга тулж ажиллах ёстой юм байна шүү. Таны хүүхэд тархин хөгжиж байгаа тархин дээр хог хийгээд ивэл хог л үржинэ. Тэгээ интернетэд байгаа олон мэдээллийг угаасаа хүүхдийн тархи шингээж боловсруулж процесс хийх чадвар байхгүй. Тийм учраас хүүхдүүдтэй илүү санаа тавья. Зөвхөн огтой хайрлаж, огтой хамгаалж, огтой анхаарах биш. Хөвгүүдээ бас хайрлая, хөвгүүдээ анхаарах хэрэгтэй. Хөвгүүдээ тийгсгээл нэг хүн болчихно биш. Бид нар хөвгүүдээ сайн эр хүн болж өсгөхийн тулд яг охидтойгоо адилхан тулж харьцаж, шаардлага тавьж,
анхаарал өгөх хэрэгтэй байна шүү гэдгийг энэ киногоор үнэхээр сайн илэрхийлсэн байна. За тэгээд Adolescence гэдэг энэ кино болохоор Netflix дээр байгаа шүү 4 ангитай. За тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзъя. Баяр таа.